Улаанбаатарт 7 цаг 15 минут. Гэр бүлийн радио FM 104.5, 84.5 долгионоор таны зүрх сэтгэлийг дулаад зулж хөглж, хүчрхэгжүүлэх Улаанбаатарын өглөө шоу нэвтрүүлэг танд хүрэхэд бэлэн. Өглөөний мэнд. Гэр бүлийн радио 104.5, 84.5 долгион дээр та яг одоо Улаанбаатарын өглөө шоу нэвтрүүлгийг хүлээн авч сонсож байна. Мэдээж 3W1045 цэгийн вебсайтаар өмөрцгийн өнцөг болон бүрээр сонсох боломжтой. Харин та үзхийг хүсэх юм бол Facebook дээр Гэр бүлийн радио 104.5 гэд кириллээр бичээд хайхаарай. Манай пэйж хуудас харагдаж байгаа. Тэгэхээр пэйж дээр та мэдээж биднийг дагаж фоллоу хийгээрэй. Биднийг дагаарай гэсэн үг. За тэгээд дагснаар бидний бэлтгэж байгаа контентуудыг та бүхэн цаг алдалгүй үзэх боломжтой. Харин яг одоо Улаанбаатарын өглөө гэд шууд нэвтрүүлэг маань танд хүрч байгаа. Бид нөр шууд залхах хуудас 9986 1045 гэсэн дугаараар та шууд залхах боломжтой. Дугаарыг дахин давтаг хэлье. 9986 1045 гэсэн дугаараар залгаарай. Радиогийн 1-р студид Эрка Очроо заяа найруулагч Мизу ажиллаж байна. Тийм ээ. Энэ 1146 104 5 дугаар руу одоо заалах шаардлагагүй болсон. Таныг илүү одоо чанартай одоо дугаараар хүлээн авах боломжтой боллоо шүү. Сая тэгтээ дугаараа заяа буруу хэлчихлээ шүү дээ. Үгүй. 1045 гэдэг. 104 5 гэж хэлэхгүй юм уу? 1045 гэж хэлж болно. 104.5 гэж хэлж болно. Нэг тэг 4 5 гэж хэлж болно. Харин тийм. Би болохоор ийм байгаад аахгүй юу? 9986 104.5 гэхээр нөгөө нэг хийхэд надад юу илээгээ бодогдоод байт юм тий. Тэгэхээр нөгөө нэг утсаар залгахад арай амар нь 1045 гэж хэлэхээр амар байгаа. Яг л утасны дугаар шиг. Тэгвэл 104.5 гэд ингээ хэлчихлээр би өөрөө ингээ төөрж исэн байхгүй юу? Тийм учраас яг одоо шууд англи хэлчнүүд чинь бүр нэг нэгээр нь хэлдэг шүү. 9986 1 тэг 4 5 гэж амар толгой иргмээр. Шууд залах утас 9986 1 тэг 4 5. Наа чи гэхдээ бүр шүлэг уншиж байгаа. Эхний тоонуудыг нь мартчих юм байна шүү. Харин тий эхэндээ юу гэлээ миний хөө гэх тийм. Нэг шалгах чи хин нэгэн залгаа ороод ир сайхан ярилцъя. Яхаар байна. Сайхан одоо энэ дугаар болж гинөө гүйг одоо ингэ шалах боломж бол бидэнд одоохондоо байна. Хэдхэн секунд байна. Дууслаа. 10 9 8 7 6 5 4 3 2 1. За шалгацсан дуусаа. За сайхан амарцгаас нь хоёроо. Сайхан амарсан. Оо сайхан амарлаа. Өчигдөр бол хамгийн богинохан амарлаа. Юу гэж байгаа? Яаж байгаа? Уу яг 12-ыг унтчихгүй юу? Чиний нөгөө өгсөн даалгаврыг биелүүлээд канагаа үзээд. Тэгэл канагаа үзэж канач нөө цаг 30 минутын кана. Тэгэл тэрийг үзэж гэвцэрэл 12 өнгөрчөж байгаа. Тэгэл 12 өнгөрөж унтсан да. Гэтэ зүгээр. Өнөөдөр сайн цагийг хамт бүтээе. Дурсамж 1988 гэсэн хоёр булан маань танд хүрэх байгаа. Тэгэхээр үүндээ бэлдээд манай очроо өчтөр нэлээд орой унтсан бололтой. Харин Эркагийн хувьд би гайгүй. Би мэдэндээ. Би тэр киногоо ингэсэн юм аа. Буруу юм ийс. Очроод би сануулах гээд байгаа. Очроо минь ингээд нэг доор 3 анги үзэж буруутай шүү. Холдсон байлээ шүү. Тэгээд би одоо тэрний гайгаар тийм 7 дугаар анги хүртэл нэг юм холиод үтсэн байхгүй юу. Тий одоо өнөөдөр тэгээд гоё холион бантан энэ хүрээ дуусч байгаа өнөөдрөөр. Тэгээ маргаашнаас эхлээд яг маргаашнаас энэ эх 7 хоногс эхлээд гоё дөрөм журмаараа 7 хоногт нэг анги үзнэ. Манай ихнэр бүр тисгүй үзээд байгаа шүү дээ. Үзээд байгаа. Өдөр болгоо. Эхнэр яах вэ? Тэрийг бол нэг харахгүй ингээл нүдээ жихээ таглаа гэж явах. Тийм дахиад үзэж чинь. Эхнэрээрээ зүгээр кино товчлол хэлгээ яриулаад өгч шүү дээ. Орохгүй юм байли. Дурсамж 1988-ыг тэгж үзэж ёстой болохгүй. Болдгүй юм тийм ээ. Зүгээр л яриулж. Талуудыг нь бол орхичин штэ. Яриулсан ч гэсэн ингээд үдчихэж ил гоё орно. За тэгээд тэрийг бол ярих цаг дээр л яри тий. Тэрийг бол ярих цаг дээр. Гоё кино байлаа. Харин тийм маш гоё кино байгаа. Гэтэ тэр кино бол гэдэг тэрийг яриад байгаа. Яг одоо меншн давалгаагаа явуулъя. Меншн давалгаа та яг одоо нэгдэх цагт нь болсон байна. Булангуудын хамгийн ихэнд нэвтрүүлэг эхлэнгүүт бид меншн давалгаа явуулдаг. Меншн давалгаа маань даваагаас баасан гараг өглөө 7:15-аас 8:45-ын хооронд бидэнтэй хамт байгаад баярлаа гэд бидний зүгээс танд өгөх гэж байгаа. Бэлдэж байгаа. Бэлгийн эзэн болох боломжтой гэсэн үг юм ба. Меншн давалгаанд нэгдснээр нэг боломж нэгдэнэ. За зүрхэн давалгаанд нэгдснээр дахиад нэг боломж нэгдэх учраас хоёр булангийн дунд зүрхэн давалгаагаа мартуузай. Харин яг одоо хин нэг урайлан дуудаад нэвтрүүлгийн хамтдаа сонсъё. Хүй нааша ороод ирээч гэд урайлаад дуудаад Come on baby kiss me baby биш те. Kiss me гэхгүй. Зөвөр come on baby л гэнэ те. Би харин ингэж хэлэхэд биш гээд байгаа байхгүй Ярка. Kiss хийж болохгүй те. Болохгүй зү. Болохгүй хаа. Болохгүй. Чи меншн хийсэн үнэл kiss хийзээ.
Тийм ээ. Тийм. Тэрийг гоё хэлээч. Эхнэрэл зөвхөн кисин. Гэхдээ тэрийг гоё хэлээчтэй. Сая айгүй уналттай тийм орж ирлээ шүү. Тийм. Тийм ээ. Кисин. За. Өглөөнөөс ахгуулаад хамгийн ихэнд меншн хийж давлгаанд нэвдэж орж ирсэн танд баярлалаа. Жундагийн гигэн тунхлаг өглөөний мэндэ гэсэн байна. Мэдээж бас хин нэгээ буюу урайлан дуудаж орж ирж байгаа. Сув тундраг хай. Эрдэнэ очир Бат Эрдэнэ маань одоо баглаа цэцэг барьсан байна. Ядамсүрэн туяа өглөөний мэнд бина өглөөний мэнд даваасран баяр сайхан өглөөний мэнд хайртай шүү баярлалаа гэсэн байна. За тэгээд меншн давлгаанууд бол эхэлсэн байна. Наран жаргал пэрнлээ сайхан өглөөний мэндэ гэсэн байна. Гэрэлт ма өглөөний мэнд гэсэн байна. За Мина маань хайр хүлээлт гэсэн байна. Нэг хайр л хүлээгээд байгаа болтой. Оо тийм үү. Одоо яагаад тэгж утсан би яг За меншн давлгаа хийж байгаа. Меншн хүн юм шүү. Хүний нэр юм уу? Би тэгэж бодоод байгаа шүү. Өчигдрөөс хойш тэгэж харагдаад байгаа байхгүй юу? Хүлээлтийн одоо хайр гэдэг нэртэй хүн юм байна шүү дээ, тий? Үгүй Тэрийг нь шууд утгаар нь ойлгоцсон юм шиг. Facebook-ийн нэрнэлтэй юм байлгүй дээ. Одоо нөгөө нэг очроо түрүү Улаанбаатарын өглөө эхлэхээс өмнө манай радиогийн эфирчин бол 7 цагаас эхэлж байгаа шүү дээ. 7 цагаас манай очроогийн болжмор шиг дуу хоолойгоор өглөөг эхлүүлж байгаа. Анх удаа өнөө өглөө хийж үзлээ. Тэгээд яг тоон дээр гацаа нас те. 1260 онд Хувлаа хаан гэж хэлчихсэн аа. 2000 гэснэ тийм ээ 2000 бол биш. Тэрнээс илүү надад хамгийн таалагдсан гэсэн тэрний эхний хэсэг байхгүй. Бүр эхний нэг мэдчилгээ эхэлдэг. Чи тэрийг нэг яваа. Тэрийг дахиад нэг явууч. За ингээд биш шүү дээ. За ингэж аваагүй. За ингээд одоо энд байгаа сонсогчтой хүртэл мэдлээ тийм ээ. За. Тийм ээ. Монгол улсынхаа нэгэн гайхалтай өглөөний цэлмэг тэнгэр цэнгэг агаартай уралдан сэрсэн эрхэм сонсогч танд энэ өдрийн мэндийг хүргэж гэр бүлийн радио 104.5 84.5 долгионоор яг одоо 1-р студиэс хөтлөгч РК Заяа очроо найруулагч Мизүүнаар зөвхөн танд зориулж мэдчилж байна. Өнөөдөр та ажил дээр тэгээд амжилт гаргана л үдээ. За өөр хүний хоол орж идэв. Хараа гайхаж юу хоолыг тэгээ мэрэгэн ухаанаар шийдэж мэдээ те. Тэгээд амьдрал чинь баяр хөөр дүүрэн шүү. Ингэж явсан юм уу? Харилцаа бүхэн хайр болдог те. Тэгээд өчигдрийн сургамжаар тэгээд өнөөдрийн итгэлээд итгээд өөрийнхөө ертөнцид гэл болон гэлзуул гэлз өөрөө л мэддэг. Жагаа агшаа. Өөр хүний орж ирнэ. Өдөр болгоо өөр зочио урих юм уу? Йоо наач гоё. Яг өглөөнийх төр бол албан байгаад энэ дээрээ өөр зочио урж болох юм байна. За тэгээд 7 цагаас эхэлсэн мэдээж өнөөдөр төрсөн өдөр нь болж байгаа хин нэгэн төрсөн өдрийн мэнд хүргье гэд очроогийн хэлснийг сонсоод манай гэр бүлийн радиогийн хөтлөгч өдрийн блог цагийн маань хөтлөгч Цоомогийн маань том хүү өнөөдөр төрж байгаа юм байна. Тэгээд төрсөн өдөр нь болж байгаа юм байна. Цоомогийн том хүү хэн гэдэг вэ? Мэдчилгээ төвшүүлье. Яг одоо сонсч байна. Хин гэдэг юм болоо. Одоо бид нар за ямар ч Цоомогийнхоо том хөөд тийм ээ. ингэдэм байлээ. Од бүхэнтэй бид нар үсэн нэгнийхээ хүүхдүүдийн яг бас чийжилдэгэн байлээ. Номер 1, номер 2, номер 3. Номер 1, номер 2 гэж л явдیں۔ Номер 1-ийн төрсөн өдөр байхгүй юу? За тэгээд од бүхэнтэй шимэлдэх гэж цэцэг бүртээ ярилцах гэж хүнийг хүндэлж хайрлах гэж хүслийн цэнхэр орчлонд Цоомогийн том хөө мэдлжээ. Баяр хүргэе. Ээж бас хүргэе. Нэрийг мэдхгүй болохоор Цоомогийн том хөө гээл. Энэ хүн энд байна уг нь энэ хүн энд л байна. Даанч нөгөө нэр санаа. Тэгэлчээд юм чинь ингээд аргаад байна. Одоо нэг балга усуугаад. Харин тийм байна. За ингээд өглөөний мэнд хүргэсэн комментуудыг бушуухан базаж авъя. Сайн жаргалын хус баяр өглөөний мэндэ хүний нэр РК хаа төш гэнэ. Хөөр хитээ. Хай очроо гэд оч эрдэнэс хэлсэн байна. Өглөөний мэнд азаас өхөө мөхөө өглөөний мэнд орж ирж байна. Ганаас өвч өглөөний мэнд монголчуудаа гэж орж ирсэн болоод бас авьяастай айн очроо гэж. Тэр яг мена бүр ичсэн мэс бүр ингээд яа. Сов дундрах ихч бүр гайхан бишрээд ээ шүү бүр. Уучка гэдгээ 17-наас хүрж байгаа шүү гэж байна. Уучкада төрсөн өдрийн баярын мэнд хүргэе. 17-наас. Вау. Пүү очроо. 17 нас гэдэг дуу байдаг ч нэг гоё. 17 нас мэн чивлээ нэг эмхтэй. Яа би л буруу дуу. Яг орж ирэх гэжсэн надад очив. Харин нас мэн. Гэтэ энэ аян биш. Яг аян биш. За ингээд очроо стонер явн чангарч шүү. Пүү па ха пүү па амар байна л гэж гоё байна л гэж. За яг нь байгууллагын соёлол дагаа яваад ирсэн. Эхний болон руугаа шилжицгээе. Эхний болон сайн цагийг хамт бүтээе. Тийм ээ. Та бидний амьдрал жижигхэн үйлдэлүүдээс л бүтдэг. Энэ амьсгалал, ээлдэг үг, хүндлэл,
Энэ бүхнээс л сайн цаг эхэлдэг. Сайн бодол зөв хандлагаар сайн цагийг хамт бүтээй. Тийм ээ. Сайн цагийг хамт бүтээ. Сайн цагийг хамт бүтээхээр бид энд сууж байна. Сайн цагийг хамт бүтээхээр төрсөн өдрийн мэндчлэгээ дутуу хүргэсэн гэдэг. Дутуу үсгийг сонсцсон байна. Гойг хүргээч гэж. Бүтэн нэр мэртэн хүргээч. За бүтэн нэрийг нь хэлэхэд бол гэрэлт учрал гэдэг юм байна шүү. Вау! Нэр нь хүртэл амар утга учиртай шүү дээ. Манай баг хүү сая гэрэлт үйлс гэдэг нэр өгсөн шүү дээ. Энэ бол яг азийн та хоёлоо хосолчлоо. Надад үнэхээр гоё санагдаж байна. Юу гэсэн үг вэ? Гэрэлт учрал яг л нэрнийхээ утгын дагуу тийм ээ. Амьдрал дээр түүнтэй учирж байгаа хүн болгон те түүнээс гоё гэрэлт цацарсан тэр учрлуудыг мэдэрч те харилцааны мастер гайхалтай тийм хүн бол байх болтгой гэж хүсэн ярьж байна. Төрсөн өдрийн мэдүргийн гэрэлт учрал да. За очроо. Үгүй очроо гэх. За. Яасан гинэ миний кокс. Эрка төрсөн өдрийн мэдчлээ өргөж. Хинт. Үгүй гэрэлт учрал дөө. Гэрэлт учрал миний хайртай дөө. Ах нь бол дүүгээрээс их бахархдаг шүү. Хизээч хараагүй юм биш шүү. Хотлоо хүлээгээс. Чи бол үнэхээр даруухан дөлгөөхөн харагддаг шүү гэдэг. За харагддаг байхаа гэдэг явах юм уу? Үгүй харагддсан юм аа. Харагддیں۔ За харсан хүний хувьд заяа гоё юм ийм аа. Үгүй ийм байхгүй. Айлын би дахиад харсан байгаа да. Christmas Lighthouse дээр ирж дуулж ирсэн шүү дээ. Тийш гитар дараа тий. За тий. За төрсөн өдрийн доо. За тий. 17-наас мэн. 17-наас тэрийг тавих юм байгаа даа. Тэр л гоё шүү. За ингээд сайн цагийг хамт бүтээе. Өнөөдрийн болон маань эхэлж байна. Өнөөдрийн сайн цагийг хамт бүтээ болонгийн сэдвийг Эрка танилцуулнаа. Өнөөдрийн сайн цагийг хамт бүтээе. Одоо болонгийн одоо сэдвийг яг энэ ч гацчаад байгаа байхгүй. Юу гэсэн үг юм? Ийм мартчаад байна. Яхаараа мартдээ. Гэхдээ сайн цагийг хамт бүтээ гэж бодоол тий. Гэрэлт учрал гэж бодоод харж хүн чинь юм мартдсан байх шүү дээ. За болоорой. Очроо хэлнэ. Бас ойлгож байна. Мартдаг насан дээрээ манай Эрка минь явж магадгүй. За би хэлчихье тийм ээ. За өнөөдрийн арай Эрка. Гөө энэ чи айгүй амар юм байлаа заяа. Амьдралаас нэг тийм юм хүлээгээ болчтой юм билээ. Бүх юм мартчихдаг болохоор. За очроо. За ингээд сайн цагийг хамтдаа бүтээе. Мэдээж гурлаа хамтдаа эрхэм сонсогчтойгоо. Ер нь яг би бодсон байхгүй. Өчтөр ингээд бодоод хэвтээд байсан чи одоо яг энэ комментээр орж ирж байгаа сонсогчтойгоо адилхан би бас сонсогч байсан юм байна шүү дээ. Та хоёр хөтлөгч би сонсогч энэддэг адилхан чимээгүй байгаадсан. Гэтэ энэдийг бодхол арай ойрхон сонсогч дээ. Хажууд нь сууж байгаа сонсдог. Тэр бүгдээрээ хамтдаа гоё сайн цагийг гоё хамтдаа бүтээ шүү. Боломж байгаа гэж хэлмээр байна. Тэгээ өнөөдрийн сайн цагийг бүтээ одоо энэ булангийн сэдв бол сайн үгний хүч гэж байгаа. Сайн үгний хүч байдгүй. Шууд Эркагаас одоо сануулчлаа. Сайн үгний хүч гэж байд юм уу? Сайн үгний. Сайн үгэнд хүч гэж байгаа юм уу? Болил та хоёроо наадч арай. Юу гэсэн юм? Дэндүү ямархан асуулт шүү дээ. Ямар их хүчтэй вэ гэдгийг нь яриул юу юм кейс биш. Хилээ шүү дээ. Гал дээр гараа тавьбал төлөхөө энэ гэдэг шиг юм асуух юм. Үгэнд хүч байхгүй бол одоо өөр юунд хүч байх юм. Одоо монголчууд хүртэл ярьдаг. Зарим итгэл бишрлүүд энийг бүр ингэж дүүйл гэж ярьдаг шүү дээ. Зарим одоо бүр те илүү үгээр хүнийг яадаг вүлээ? Аалж болдог, бас амьлуулж болдог гэдэг байгаа шүү дээ. Тэгэхээр араа үгэнд бол ерөөсө бүхэл хүч байгаа. Би бол тэгж л итгэдэг. Ерөөсө үггүй бол үггүйгээр ер нь олон юмыг бас хийх боломжгүй байх гэж би боддог байхгүй. За тэгвэл сайн үгний хүчээр тэр хүчээр нь шүү. Сайн цагийг хамт бүтээж чадах болов? Сайн цагийг ер нь бүтээж чадах болов? Чадлагүй яах вэ? Ёстой бүтээхийн хамгийн гол орцсон шүү. Орцсон уу? Монголчууд нөгөө мах бүтээн гэдэг махаар махгүй хоол байхгүй гэдэг шиг тий. Сайн цагийг хамт бүтээхийн хамгийн гол орцсон одоо тэр сайн үг шүү. Амны бэлгээс аштын бэлэг гэ монголчууд тий. Ер нь амаараа юу ярьж чинь түүнийг амьдрал дээр бас би болгож идэг гэж байгаа шүү дээ тий. Яг нь ер нь бүтээх боломжтой. Амаараа ер нь юу ярьж байгаа нь өөрөө хандлагыг харуулж идэг шүү дээ хүний. Тэгэхээр нөгөө нэг ярьж байгаа юмтайгаа хандлага нь өөрөө зэрэгцээ явж идэг учраас зөв хандлагатай хүмүүс л энэ зөв цагийг бүтэн шүү дээ ер нь бол тийм. Энэ гэхдээ шинжлэх ухааны үүднээс тайлбарлах юм бол нотлогдсон зүйлүүд шүү дээ тий. Тэр тайлбаруудыг манай Эрка хэлэндээ мэдж байгаа. Харин сүүл тарин тэрийг сонс жоох маргаантай байлээ. Маргаантай байлаа. За маргаантайг сонсъё л дээ. Ингэсэн ер нь бол нэг ийм л туршилтлын тухай яриад байгаа юм байлээ л дээ нөгөө нэг яг юу гэдэг байгаа. Үгээр ингээд олон юмыг ингээд ер нь бүтээд юм байна гэдэг гэж яриад байгаа шүү дээ. Тэгээ дандаа энэ сэтгэл зүйтэй холбоотой юм болов өнтер гэд хүмүүс ер нь боддог байсан байхгүй юу? Уулна. Тэгсэн чинь
яг зөвхөн сэтгэл зүйтэй холбоотой биш. Үг гэдэг чинь өөрөө бүр хараа бүр физикт нөлөөлдөг юм байна гэдэг тийм шинжлэх ухааны нээлт одоо шинжлэх ухааны юм байсан байгаа байхгүй юу? Та өндөхөө. За би өндөч. За. Копига. Ингэчээ дөө юм заяагаар дөө. Тийм ээ, заяа чинь би тэрийн гүүр шүү дээ. Ийм үзэсгэлэнтэй гүүртэй ч байх гэж Яа, байна. за худлаа юмаа дамжуулж авах гэж. Туулын хурдны зам. За билээ. Ингээд байгаа байхгүй юу? Ингэдэг юм байлаа л да нэг хоёр төрлийн мод тариад тэгээ нэг модонд нь одоо нэг Библийн одоо хамгийн одоо сонин дүрний нэрийг өгсөн байгаа. Юдас энэ гэдэг тийм. Есүсийг одоо урвсан нөхрийн нэрийг өгсөн байгаа. Нөгөө модонд нь одоо Петр энэ гэдэг нэр өгсөн байгаа байхгүй юу? Одоо Есүсийн хамгийн хайртай шав байсан энэ гэдэг ч юм уу тийм. Тэгээ ийм хоёр мод тарьчаад хоёр өөр өрөөнд байлгасан байгаа. Тэгээ ингээд нөгөө жуулчд хурж ихэд ингээд нөгөө музей зүзэг нь үзэхэд тэр хоёр модны хажуугаар өнгөрдөг. Тэгээ жуулчд хажуугаар өнгөрөхдөө ингээд Юдас гэдэг модонд нь их л муу юм хэлдэг байж л дээ чи яах гэж урваа тэргээл те дандаа л муу юм хэлдэг байж. Нөгөө нэг модонд дандаа сайн юм хэлдэг гэсэн чинь үр дүн нь ерөөсөө зүгээр л цэцэг дэлбэлэх одоо навчин ургах тэр модны өсөж төлчгтэй шууд холбоотой болоод эхэлсэн. Мод нь урахаа бодоод эхэлсэн нэг тал та. Нөгөө талд нь болохоор мод нь цэцэгдээд эхэлсэн. Тэгээд ер нь хүмүүс хүү эн чинь юу болоод байна? Эн чинь бүр үг нь ингэж нөлөөлөд байгаа юм биш үстэй энэ гэдэг юм ярьж гисэн байхгүй. Тэгээд дараагийн судалгаа нь болохоор бүр хараа усны одоо тэр одоо талцчлтыг ингэж хэмжиж үтсэн байдэ. Тэгсэн чинь хараа ингэсэн гэдэг. За нэг юм усанд ингээд сайн юм хэлээд ингээд дандаа гоё юм хэлэн зөө. Чи миний амьдралыг тэтгэгчтэй чи чамгүй бол хүн төрлөختөн яанаа тэр гээл те. Айгу тийм гоё юмнууд хэлээд тэгж байгаа жоохон ингээд хөлдөөж үтсэн чинь талсчлт нь ингээд айгу тэнцвэртэй маш юм зөв геометрийн төрстэй айгу гоё тийм цэвэрхэн талстууд үүссэн байгаа байхгүй юу? Одоо нэг цантдаг штэ тэр нь. Тэгсэн чинь дараагийн туршилтан дээр яг нөгөө нэг усаа жоох муу мухагаар хэлсэн баг. Одоо маа хаар ус мус ч гэдэг юм уу те? Чамаарэ адим энэ төр гэд. Тэгчээ дараа нөгөө нэг адилхан туршилтаа хийгээд үзсэн чинь талсчлт нь маш их замбраагүй. Тэр усны талсчт буюу тэр эсүүдийн хөдөлгөөн нь өөр болсон гэж үзэж байгаа байхгүй. Тэгээ эндээс яг тэр эрдэмтэд юу гэж дүгнээд юу гэж хэлээд байгаа юм бэ гэхээр ингээд байгаа. Хүний биеийн 70% нь ус. Тэр хин нэгэнд чи сайн юм хэлвэл тэр хүний биеийн дэх усны хүртэл баярлнаа гэж. Үзээд байгаа байхгүй. 3 ус сууж ш тийм ээ. Тийм 3 ус. За сайн байцгаана. Унтны ус ярка байна. Сайн цагийг хамт бүтээхэд сайн цагийг ер нь хүн бүтээхэд сайн үг чухал хувь нэмэр дээрээс нь орцно гэж ярка ярьлаа штэ. Тэгвэл та хоёрын ингээд өнөөдрийг бүтээгээд явж байгаад чинь нэг чухал орцно болж исэн тэр үгнүүдээсээ хуваалцаач. Одоо жишээлх юм бол хин нэг нь танд хэлж ирсэн нэг шидтэй үгнүүд байгаа дээ штэ. Тэр үгнүүдээсээ бидэндээ хуваалцаач гэж сонсогч ер нь яг хүний амьдралыг за 11:46 биш 9986 1045 дугаарлуу та бүхэн залгах боломжтой. 9986 1045 9986 1045 дугаарлуу залгаарай. Шинэ дугаарлуу залгая шүү. Хуучин дугаараар 1146 руу залгаад байна гинэ. Тийм байна. Тэгэхээр очроо яасан гинэ. За яг нөө амьдралд яг хүнд гоё урмын үг хэлэх юм бол ингээд сэг хийгээл явдаг шүү дээ. Анх ингээд энэ ажилд орж ирэхэд одоо захирал хүртэлтэй чи чаднаа бид нар чамайг чадна гэж бодож байна гэдэг. Тэр үг өөрөө намайг чадна гэсэн итгэл дотор өнөөдөр хүртэл ингээ яваалаад байгаа байхгүй ингээл урагшаана гээл те. Тэгэхээр хүний үгнээс айгүй урам авч ингэж тэнхэрж урагшаана явдаг. Жишээ нөгөө нэг Альберт Эйнштейн байж те. Тэрний ээж нь бүр ингээд сургуулаас нь бүр багт нь гаргаж ирсэн байгаа байхгүй. Тийм. Багш нар нь те юу гэж хэлсэн бэ гэхээр наа чинь бол сурч чадахгүй чадамжгүй хөвгт байна гэдгсэн чинь ээж нь ганцхан юм урамыг өгсөн байхгүй. Заяа. Хүний нүд рүү хараарай гэх те. За тэгээ юу гэж ээж нь хэлсэн бэ гэхээр бүх багш нар нь тэгж байгаа шүү дээ чадамжгүй гэдгсэн чинь ээж нь чи бол гоц авьяастай маа гэж хэлсэн. Ингэдэг. Наадах ч их гоё түүх. Ингэдэг байхгүй юу? Эйнштейний ээжд нь энэ миний түүхгүй эсэхгүй. Ээж нөгөө юм уншиж чадахгүй. Тэгсэн чинь нөгөө ээжд нь багш нь ингээ те энэ хүүхэд бол оюуны хувьд одоо сурах ямарч боломжгүй хүүхэд байна. Уучлаарай манай сургууль бол авах боломжгүй байна гэд бичиг хийгээ явуулсан чинь ээж нь тэрийг нь уншихтаа Эйнштейн зориулж уншихтаа за миний хүү бол хит гоц ухаантай учраас одоо тэр сургуульд бол одоо хүүхдүүдийг чирээд одоо хүүхдүүдийн сурлагад нөлөөлөд байна. Тийм учраас энэ хүүхдийг гэрээр нь сургано гэдэг бичиг байна гэж хэлж өгөөд ээж нь ажил хийхэ болоод ерөөсө цэвэр хүүхдтэй анхаарад хичээл хийгээд ном уншуулдаг байсан байгаа байхгүй. Тэгээ сүүлд нь ээжийг өнгөрсний дараа тэр багшийнхаа бичсэн бичгийг сүүлд нь ээжийнхаа одоо хадгалсан тэр юунууд дотроос олсон байт юм бэл. Тэр хараа хүн ер нь ийм сонин амтан байгаа байхгүй. Үгээр ингэж тэтгэгдэж амьдрал. Яг үнэ. Үгээр тижээгдэж. Яг бодит амьдралаасаа ингээ харах юм бол
яг одоо бодогдож байгаа юмнууд яг орж ирэхгүй л байна л да. Ер нь гэхдээ эсрэгээр ингээ сөрөг үгэнд айгүйх ингээ хэдэн өдөр гомдоод одоо ч наа жоохон бахад байгаа сте энийг одоо санчлаа. Нэг ингээд нэг эмээ ирснэ. Битгүй юм үздэг байсан юм уу яасан мэдгүй. Би ингээд найзуудтайгаа их дөрвөн байшин ингээд орнотод явжсэн чинь чи ингээ норооч нь их бөхтийж явдаг хүн байна. Их зовлон үзэхэндээ гэд нэг хэлсэн байхгүй. Сонио. Яг сөрөг талын ярьж штэ. Тэгээ би тэрийг сонссон. Ходлаа гэх. Тэгээ мэдгүй ямар ч сан тэрийг айгүй бодоол яваад идэг байсан. Тэгээ миний амьдрал ер нь нэг хэдэн жил бол айгүй хэцүү явсан ш тас. Тэгээ сөрөг үг өөрөө бас хүнийг сөргөөр бүтээчдэг. Эерэг үг өөрөө бас эргээр бүтээчдэг юм нэг яг амьдралаасаа тэгж харж байгаа. Яг надад дандаа нэг юм сөрөг талын жишээнүүд байна. Бүр ээж мэж гэл олон юмнууд байна. Тэрийг байхаа яриад яг өнөөдөр хамтаа эрэг цагийг хамт бүтээе гэж байгаа шүү дээ. Сайн цаг. Тийм тэгээ миний асуултанд юусоо хариулахгүй юм тийм та хоёр тийм жишээгээ хуваалцаж гисэн үү? Тийм өөрт одоо эд шидтэй юм шиг ингээд нэг хэлжсэн тухайн амьдралыг нь өөрчилжсэн тухайн мөчийг нь өөрчилжсэн тэр үгээ хуваалцаач ээ гэсэн баггүй. Гоёор хэлжээгээд тэгээд хэлжээгээд гэдэг. Тийм угаасаа сайн үгний хүчийн талаар бид өнөөдөр ярьж байгаа шүү дээ өнөөдрийн сэдв. За тийм байна. Тийм учраас сайн үг амьдрал зөндөө хэлжсэн хүмүүс зөндөө байгаа. Тэ? Чи чаднаа. Тэгээд чамайг чадна гэдэгт бид нэр итгэж байгаа учраас ингэж яана гэдэг үг өөрөө аюугаа урам өгчөж байгаа байхгүй надаа. Төрөний нэг захирлын хэлсэн хамаатай байна тий. Тий хамаатай. За тэгвэл Эрка 9986 1045 9986 1045 дугаард та холбогдоод ороод ирээрэй. 9986 1045 9986 1045. Тийм ээ, Эрка битэрээс нэг сонирхолтой түүхүүд гарахгүй багш байна. Сонсогч та бүхэн нь бас орж нэмээд залгаарай. Тий. За. Яг би яг ингэж боддог байхгүй юу? Нөгөө би салбарын одоо хүн биш байхгүй юу? Одоо радиогийн салбарт. Тэгээ анх орж ирэхэд бол айгүй имзэглэжсэн. Энэ өөртөө. Энэ за жоохон худлаа авах антар гэх тээ. Тэгээд очроо шиг юм биш нэр очрогийн түүх шиг юм байна минийх. Тэгээд яг энэ юун дээр эфир дээр гараад эхний өдрөөс эхлээл бүглийдүүлээл тээ. Зарим сонсогч нар ингээл намайг хүлээж авч чадахгүй ингээд байдалтай байсан байхгүй тухайн үед. Тэгээд тэр үед ингээд юу гэдэг өөртөө ажиллах тээ. Нэг юм өөрийгөө ингэж жоохон яах арай өөрөөр ингэж хөгжүүлж болох боломж юм байна гэдгийг олж харах боломжийг ингээд хамт ажиллаж исэн хүмүүсээс өгч исэн байхгүй. Ингээд хамт хөтлөж исэн хүмүүс. Одоо жишээлбэл манай нэг Огийн ах мах чинь одоо мөрөн дээр те алгадаа те. За Эрка одоо жоохон энийг ингэчихдэг аал гоё болох гэж байна. Одоо ингэчүүд гоё болчих гэж байна гэд. Намайг бас жоохон цаас малгай өмсчихсэн үе байсан юм билээ бас жоохон. Гэхдээ тэднэр нь ингээд нэг юм гоё дэм болоод исэн те. Хийж байгаа ажилдаа дурлах одоо шалтгаан болоод исэн л юм болов гэж би болгоод. Тэгээ Эрка заяа хоёр минь бас надад их уран болж байгаа шүү. Бас туслаад дэмжиж. Сонсогчтойгоо холбогдъё. Байна уу? Өглөөний мэнд. Өглөөний мэнд гурваа. Өглөөний мэнд сайхан амарсан уу? Оо сайхан. Манаас сайхан амарсан уу? Сайхан амарлаа. 3 дугаарлуул залгаад ах юм да. Бодлаад байна да. 9986 1045. Зөв яг зөв залгасан байна тий. Одоо бол зөв дугаарлуу залгаж байгаа шүү. За, сайн үгний хүч. Ер нь амьдралын хугацаанд амьдралд нь яг ингээд амьдралыг нь өөрчлөхөөр эсвэл бодлыг нь өөрчлөхөөр ийм сайхан үг хэр их сонсчээ тэр өгнүүдээс хуваалцаач. Сайн сайхан үгнүүд бол зөндөө сонсч байсан. Муу үг ч зөндөө сонсч байсан. Ер нь 50% сонсч байсан. За. Сайн сайхан үгнүүд гэсэн бол ажлын хамт олонгоос арга гэрийнхнаас ээж ааваас тэргээд тийм гой сайхан үгнүүд зөндөө сонсч байсан. Яг мартдаггүй сайхан үг байгаа юу? Ер нь тэгээд мартдаггүй сайхан үг гэсэн бол орсон компани болгонд бол оны шилдэг болоод байдаг санаа. Ангрэ юм бэ. Нэг сонин гэж. Харин энэ баяр үргэ. Хасаа нэг хавуулдаад байгаа юм шиг л оны шилдэг нь болоод байдаг. Гоё штэ. Гоё штэ. Тэрний үеийн урмаар ингэж одоо явж гин үү бас. Яг хамт олонны дунд ингээд явж хахад нэг баг бас нэг 5-10 хүн байлаа гэхэд нэг 2 хүн ингээд тойлоод ажиллаа тэргүүлээд гараад ирнэ. Тэгээд тэр дундаасаа ингээд бас шалгараад гараад ирнэ. Тэгээд бас хамаагүй төрүүлж бас юм хийж болохгүй. Тийм хийхдээ нөгөө төлөө хөлдөөж ирчих гэдэг. Тийш дээ. Тийм тал бас байна. Тэгвэл манай хин бэ?
Хинтэй холбогдсон билээ нэрээ? Оч Эрдэнэс. Түрүүн сайн уу очроо гэд мэдлсэн хүн байж тээ, тий? Тий. За тийм байна. За Оч Эрдэнэсээ өөрөө ер нь хэр их хүнд сайн үг хэлж байна? Сайн сайхан үг хэлж байна? Хэр их хүнийг магтаж байна? Урамшуулж байна? Тэр нь айгүй муу шүү дээ. Гэхдээ яг дотроо бодож явдаг хэрнээ хэлж чаддаг шүү дээ. Яагаад? Хөрхий. Тэгээд ер нь тэгээ мэдэхгүй тэгэл нэг санаа зовоод байдаг ч юм уу эсвэл энэ сайн хүндээ энэ ер нь их дажгүй даа гэж дотроо бодсон хэрнээ яг өөрснөө хэлж чаддаг. Харамлаад идэм юм уу? Энэ нэг эрэгтэй хүний нэг тийм нэг сонин жоохон нэг харамч бодол байдаг юм уу? Жохон хойрог те бид нар хойшоо сууж чаддаг те. Бод хэлчихдэггүй. Хэлчихгүй хэрнээ тэгээд энэ тийм шүү гэж нэг тэгэл бодоод явж идэв. Харин тийм тэгвэл ингээл та Оч Эрдэнэ. Чи ингээд наад үгээ ер нь хилчүүл биднэрт нэг тийм сайн цаг ирэх гээд байгаа юм шиг мэдрэмж төрөхгүй байна уу? Хэлчихвэл би бас нэг өөрөө нэг тийм үг сонсчихсан болохоор сонсчихлоо бие тооцсон юм билий. Бас бие тоочно гэдэг юм байгаад байна те. Наа чи бас харах өнцөг шүү те. Басоо. За. Тэгвэл бие тоон гэдэг зүйл байхгүй бол энэ үгийг хэлээл байх уу? Хэлээд л. Тэгвэл одоо Оч Эрдэнэ чи жоохон тунгийн тааруулмаар юм шүү. Ерөөсөө хэлэхгүй байхаар чинь тэр чи бие тоохчгүй бүр гундах юм шүү. Үгүйстэй гайгүйстэй тэгэл тэр чинь бас дундуур нь бас жоохон хачирлаад оруулаа шүү. Бас бүр ор хэлэхгүй бол биш юм байна те. Тий, ор хэлэхгүй бол шүү. Дөө чи өстө янди шүү энтэргээл. Энэ чинь гоё болсон байна энтэргээл. Болж гин. Яг тэгэн штэ. Одоо тэгвэл ойрын үед хэлмээр байгаа. Гэхдээ нэг хэлж чадахгүй яг түрүүнийх шиг өөрөө ингээд нэг хэлчүүл нэг бие тоочих юм шиг санагдаад байгаа гэж бодож байгаа тийм хүн байгаа юу? Байна. За тэгвэл тэр хүндээ бас юу гэж хэлэх вэ? Боломжийг ашиглая л да. Түрүүн лайв үзэж байгаа над руу лайв шеэрлсэн байхгүй юу? Оо за. Тэр манай нэг бас нэг анги өгч байдаг. Очроо таньда оюун подкаст. Таньдаг бай. Манай оюун подкаст айгүй гоё ажил төрөлхөнд сайхан явж байгаа. Мод зуршлуудаас салсан айгүй гоё явж байгаа. Тэгээд ичээгээрээ сайн яваарай л гэж хэлээ да. Оо энэ манай Оч Эрдэнэ чи манай очко найз байсан юм шүү дээ. Сая таньсан чи. Болооч чи. За. Оролцсонд баярлаа. Тэгээд ажил амьдралд нь амжилтыг хүсье. Одоо хийж штэ чамайг. Чиний уянгалаг хоолойг сая л танилаа. Тэгээд баярлалаа оролцсонд баярлаа. Тэгээд миний айгүй гоё мундаг явж байгаа. Найзтай хайртай шүү. Уран бүтээлд нь амжилт хүсье гэж хэлээ. I love you. Задарч матраа. Ганц англи үгийг цэвэр хэлж чаддаг шүү. I love you. За баярлалаа найзтай амжилт хүсье. Хүүе би таслахаас өмнө Оч Эрдэнэсийг таслахаас өмнө очроогоос бас асуумаар байна л да. Найз нь холбогдож штэ. Тэгээ нөгөө сайн үг ингээл хэлэх талаар ярьж байгаа штэ. Ойрд бас найзтай хэлээгүй байх гэж бодож байна. Ястаа нөгөө нэг завшааныг ашиглаад гэдэг шиг найзтай. За манай Оч Эрдэнэ найзтай нэг зүйлийг хэлье. Тэгээ миний найз ер нь амьдрал Эрдэнэс гэсэн шүү дээ. Эрдэнэс тийм ээ. Очко гэж бид нар дууцсан дөө. Бид нэр найзуудынхаа бүтэн нэрийг мэддэггүй шүү дээ. Ер нь гэж болоод. Тэгээд чи ингэ танихгүй шиг биш үү? Тийм бэ. Очкодоо тэгээд нэг зүйлийг хэлье. Тэгээд амьдралд чинь байгаа бүх одоо бэрхшээл саадуудыг давах хүч чамд бол байгаа гэдгийг найз нь хардаг шүү. Тэгээд удахгүй уулзъя. Баярлалаа. Баярлалаа. Танад бүгдэнд нь амжилт. Холбогдсонд баярлалаа Очко. I love you. I love you. Ядгаар юм байна хоёр яа. Хоёр тренд үгтэй болчихлоо. Нэг нь тийм ээ. I love you. Баярлалаа Оч Эрдэнэсээ өдрийг сайхан өнгөрүүлээрэ үргэлжлүүлээд сонсоорой. За. Бас гоё нэртэй юм аа. Оч Эрдэнэс гэдэг. Маш их баярлалаа. Тийм ээ. Ер нь бол нэр хүнийг ингээд шууд бас зог тусдаг те танилцъя гэл ингээл нэр нь ингээл содон бах юм бол шууд тархинд Оч Эрдэнэ вэ? Оч Эрдэнэс гэж танихгүй байхгүй би. Эрдэнэс гэхээр Очко байна. Очрыг найз гэсэн бол таних байхгүй. Гэхдээ ярьсан штэ уг нь түрүү нөгөө нэг очроогийн очроод мэд хүрэгдэг юу вэ те гэд ингээд ярьсан штэ уг нь те. Яа тийм та нар очир нэрднүүдийн тийм уулзалт байд юм аа. Үгүй. Тэндээс найзлсан найзад юм аа. Үгүй. Дорнодынхан яа тийм бүгд оч гэдэг нэртэй байд юм аа. Үгүй. Хит нэр нь тийм байсан юм уу? Яг хөө тухайн үед яг нэг насныхан тийм очир мочир гэдэг нэр өгжсэн байж магадгүй шүү. Харин тийм бах те. Магадгүй одоо чи ингээл
олон хүн одоо орхон баяр маяр өдр гэлтэй яг Өгчээд байгаа аваргуудаар штэ. өгж байгаа те. Тийм. Алко, Түүнтэй ижилх юм байна те. За комментуудыг хүргэе заяа. За. Сүрэг үг хамгийн муухай. Надад нэгэн эмч та яагаад өвдөж байгаа юм бэ? Шууд нөгөө ертөнцид явах хэрэгтэй байсан юм. Хүнээс үг гэдэг үг надад хамгийн хүнд үгээ. Дахин би энэ үгийг гомдолтой дахин энэ үгийг би одоо нэг ч одоо сонсомооргүй байгаа учраас ингээ гомдол гаргасан байгаа юм байна л да. Тэгээд сэтгэлээсээ ингээд тэр үг маань ингээ гарч өгөхгүй байгаа даа гэд оюунагч минь бичсэн байна. Энэ бол арай дэнднэ. Энэ чин бол 900% байж болохгүй штэ. Яач ч бодсон. За. Харин тий. Энэ барилгын чиглэлээр явж исэн очко мөн үү гэж нөө. Нэг хэсэг байлаа чиглэлээр явж исэн үг нэг. За одоо бүр би нэгэ танилцуулаад хамаатан болчих үү те. Тийм байна. Энэ хоёр очроогийн дууны өнгө нэг хижилхэн юм аа гэж байна. За тэгээд энэ үг чинь их шууд энэ болохоор алинк ингэж хэлсэн. Архичин хүний хүртэл сайн сайхан чанаруудыг тунгийн тааруулаад сануулж хилээд байхад шаал ондоо болдог доо. Энэ үг чинь их шууд нөлөөтэй байх юм аа. Харамгүй хилжээ гэсэн байна. Хамгийн сүрэг за энийг бол яасан байгаа. Радио маань цаг тутам сонсогчдод ерөөл дэвшүүлж байгаа шүү. Та радио долгион дээр хамт байж ерөөл бүрийг шингээж аваарай. Бас л гоё ондоо шүү гэсэн байна. Наадах комментэн дээр ч нэг юм хэлмээр санагдчихлаа. Би нөгөө анх орж ирэхдээ за ингээ радиод ажиллаж байгаа юм чинь тийм ээ. Гоё сонирхолтой олон хүмүүсийг татсан юм контент ямар ингээл сэдв мэдв яаж ярих уу гэл ингээл толгойгоо ажилуулад ихэлсэн чинь мэдээж тэгж олон тандалт авна гэхээсээ илүүтэйгээр те дандаа юм эерэг юмнуудаар хүмүүсийг урамшуулж лахад болох юм байна гэдэг. Яг манай радиогийн гол юм байгаа байхгүй бас. Үнэхээр гайхалтай. Нөгөө нэг хүний аманд нэг ингэдэг штэ нэг юм. Одоо би бол энийг бас муу юмны үр нөлөө гэж бодд юм аа. Хүний аманд нэг юм хараалын үгнүүд ингээд нэг юм зуршил болцсон байдаг штэ. Ингээл нэг юм хараалууд ингээл те үгдийн 5 үгний 3 хараал хэлдэг хүүхд байна. Гудамд те 5 үг хэлэхдээ нэг өгүүлбэр дотор 3 хараал ямарч тэр өгүүлбэрт нь утгагүй. Тэр хараалын аваа ячгаа тэр үг нь өөрөө утгатай хэвээрээ байхаар тийм өгүүлбэр ярьж байгаа хүмүүс зөндөө шүү дээ одоо гудмаар дүүрэн. Харин яг эсэргээрээ нөгөө ерөөл аманд ингэж нэг юм юу болохгүй те дандаа нэг юм сонин бидний ертөнцид нэг юм заваа нэг юм муу юмаа их нэг тийм өөгшүүлэх муу юмдаа ингэж баярлах муу юмаа нэг нэгэндээ ингэж хуваалцаж амьдрахтаа их тэр нэг тандалт авч те. Хамгийн гол нь тэр таваад байдаг. аман дотор байгаа муу үгээ яг ямар утга учиртай вэ гэдгийг хүүхдүүд маань мэддэггүй юм байлээ шүү. Зүгээр л гоё харагдаж гэн ах нар хэлж гэн те эгч нар хэлээд яваад байна. Энэ өстө гоё үг гэж бодоод байдаг. Тэгэхээр амнаасаа дандаа гоё үг урсгаж байгаа хүн бол хамгийн кул харагддаг шүү гэдгийг яг одоо радиогоо сонсоод явж байгаа бяцхан дүүнартаа бас хэлмээр байна. Амнаасаа муухай үг гаргаад явж байгаа хүүхдүүд хизээж гоё харагддаггүй шүү. Үеийнгийн хүүхдүүдтэй битэл доод ангийн хүүхдүүдтэй ах эгч нартай айгүй муухай харагддаг шүү. Энэ ямар муухай хүүхд вэ гэж ярьдаг болохоос энэ ямар гоё харагдаж байна гэж ярьдаг учраас хүүхдүүдээ амандаа багтж байгаа үгээ амнаас гарах үгээ дандаа гоё гоё үгнүүдийг хэлж байгаарай миний дүүнер. Тэгвэл ам юугаар баян амьдрал түүгээр баян байдаг шүү гэдгийг ах эгч нар нь дахиж уриалмаар байна. Тийм ээ. I love you. За сонсогчдоо бүгдээ байна уу? Өглөөний мэнд. Байна уу? Өглөөний мэнд. Байна уу? 99 86 104 5 дугаар руу залгаж байгаа. За эргээ залгаараа 9986 1045 9986 1045. Миний сайхан найзууд намайг хүнд байхад миний найз чи чаднаа чиний ард асаалттай танк 10 байгаа гэж хэлсэн шүү дээ. Бидний сайн үлс зөндөө гэж байна. Оо янзы. За байна уу? Өглөөний мэнд. Байна уу? Байна. Өглөөний мэнд. Өглөөний мэнд. Өглөөний мэнд. Хинтээ холбогдсон бай. Хоёроо яа. Амина. Амина. Амина за сайн байна уу Амина? Сайн байна. За анх удаа холбогдож гин үү? Анх удаа холбогдож гин үү? Үгүй урд нь холбогдчихсэн. Амин Эрдэнэ мөн үү? Мом. Мон гэж байна. Нэрээ уул нууж ах чинь. Нэрээ нууж бодож ирсэн хэлчихсэн. Нэрээ нууж ах чинь. Яг хөө шууд таньчихгүй юу да. За Амина сайхан амарсан уу? Сайхан амарсан. Танай радиог өглөө хөтөлбөр хатныг өөрөө сонсдгийг шүү. Өглөө нөгөө яг хоцрохгүй өглөө нөгөө ажилдаа явахаараа хоцорсон байсан нөхөө сонсдгийг шүү гэж хэлгээд. Ямар гоё юм бэ? Баярлалаа. Дээрээс нь урмаар яваад нөгөө яг энэ өнөөдрийн сэдв маань яг над дээр авсан нэг тохиолдчихсан шүү. Анх яг ажилд орчоод энэ нэг яаж хийх үү гэдэг нэг газар дээр нэг одоо ажиллаар очичоод нөгөөдгөө буруу үйчээд
маргааш нөгөөд нь буруу хийсээр хагаад нөгөөдхөө зөв залруулад урмаар одоо нэг тухай адил хариуцчихсэн дараагаас урмаар ингэж итгээл явж байгаа. Аа. Тэр хугацаанд нь ямар үгсийг хэлжэв? Ерөөдөө болохгүй байна. Одоо яг болж байна. За яг болчихсон шүү дээ гэдэг. Зөвхөн хоёр дээр бол яг болчихсон шүү дээ гэж чинь. Энэ өөрөө алдаараас болоод өөрөө бас буруу юм баггүй. Тий. Ааха. Яг газар руу 3 удаа яг шүлжээгүй газар руу яг 3 удаа явж байсан. Ааха. Янзын. Яг шүлжээн дээр нөгөө нэг яг ажиллаа хийгээд зургийн дараа нөгөө нэг даргалуугаа явуулахаараа болохгүй нэ тэргээд одоо яг тэр ажил дээрээ оллоо гайгаа болсон. Тэр урмын үг бол одоо ажлаа урамтай хийхэд бас их дэм тус болсноо. Дэм тус болсон. Одоо яг ажил дээрээ яг гоё юу аачлаа. Яг хэрэглэж байгаа. Яг үнэ. Бусдад одоо нөгөө урмын үгээр хайрлаад хүн маань ингээ урмаар явбал ингээд ажил нь бүтэх юм байна гэсэн миний бодол дотор явдаг байхгүй. Ерөнхийдөө болохгүй байсан ч болох байсан ч нөгөө нэг хүн урмаар ингээд урам хайрлж байвал бүр хүн маань энэхүү ажлыг ингэж хийвэл болох юм байна гэж шин санаанаас ингээ гарч ирэх юм болов уу гэж бодож. За ёстой баярлалаа. Аха. Одоо Аминагаас асуулт та. Одоо жишээлх юм бол ажлын талбар дээр нь ингээд урамшуулаад болж гинэ гэд эсвэл бүр дандаа болохгүй нэ гэсэн бол болохгүй байна. Чи ерөөсөө энд яах гэж энд ажилд орсон ч гэдэм үү те. Дандаа тийм сөрөг үгнүүдийг хэлдэг байсан бол цаашаага үргэлжлүүлж ажиллах байсан болов? Тэр үгнүүдийг ишнээ нэг 2-3 үг бол 2-3 сарын үгийг бол таавна. Тэрнээс хаашаа бол тэгээд жигнэсээ нөгөө нэг компани дээр өөрийн одоо юуг өөр карьер хөөхөр байсан. Тий яг үнэн те. Ер нь тийм газар хэн үлдэхвдэ те. Тэг бараг шантран штэ те. Тий. За ёстой баярлалаа. Аха болохгүй юм ч болох нь гэсэн нөгөө нэг нүүрэ дотор юм юу байдаг байхгүй. Аха. Гоё. Баярлалаа Ами Эрдэнэ. Амина. За нэрээ нууж ахтан те. Баярлалаа. Хоёр талаа зарсан тоглолоо. Юу яаж байгаа? Урмын хугалахаар ууцын хугал гэж нэг айхтар үг байгаа шүү. Минь ах чинь. Монголчууд нэг ийм юм байд юм аа. Нөгөө нэг хүнээр хүн хийх ухаан гэж өвдөг штэ те. Нөгөө нэг бидэрт бол хүний тоо гэдэг бол айгүй амин тийм амар үн цэнтэй байхгүй юу? Нүүдэлчтэй хувьд. За сонио хүн залгаж ийн гин. Байна уу? За өглөөний мэнд. Вау! Бороо залгаж штэ. За өглөөний мэнд. За хинтээ холбогдсон бэ? Миний хамгийн хайртай хүн байна. I love you гэдэг. I love you Тимэ. Тэгээд оцник connection шалгаж байгаа юм. Ямар вэ? Айгуу гоё тод сайхан байна. За тэгвэл нэг сайхан урмын үг хэлээч. Айшуу. Нэг жишээ хэлээч та бас. Үгүй та ч бас англи хэлтэй байна. Хүүрх ангилтай юм байна. Би нэг юм хэлье. Аха. За урмын үг гэд бодоод бас яг нэг энэ хот дотор нэг олны хараал идсэн хийдэг хараалыг одоо шингээд одоо сонсч идэг нэг тийм ажил бай. Боржуу. За ямар тийм ажил үү? Тийм ажил дагуу гэдэг. Ёстой болж үзье. Заммаа засаж байгаа юм болов уу? Өчигдөр би чи одоо нэг төсний төвдөр очиад тусаа өгөөд. За. Тэгээ гараад нэг юм байт. Ажилт. Ажилт уу. Ажилтны компани. Машин маань байдгүй. Угсаа жоохон манас тогсоод би ч одоо машинтай явж асгаж явж гэдэг. Наачста жок болохоор гоё сэдв байна да. Тэгээд би ихмаар би нэрнгээсээ би нэлээд олон жилийн өмнө машина бүтнээр нь байнгын гадаанаас авчихсан шүү. Хүн яг хов хоосон болохоор зэрэг энд тавьсан болоо. Тэр үед бол хулгаад алдсан юм уу? Би хулгаад авсан. Хүн тэгээ бүр өргөд аваа явчихдаг юм бах та. Гэхдээ юу гэнэ доторхын хаваад Бэлэчтэй. Машиныг гэр аваад гадуур нь гэр ингэж барьж байгаа татсан зарч мартын гэсэн. Тийм л юм болсон байна биш.
Тэгээ алдаагүй мүү те? За тэр яг гоё. Тэгээ драматай болцсон юм байна шүү дээ. Одоо хүртэл машин хайж зарлаад өгөөч. Сэри дугаар Сайн тэгээ ачуулсан юм уу? Тэгээд тэг гараад ирсэн чинь машин байдгүй. Аха. За тэгэхээр одоо тэр 1800 1200 гэдэг лүү заасгаад миний машин хаана байна гэсэн. За тэр юуны замын цагтаагийн уулзлын хашаанд байна гэсэн. Заачлаа. Ачсан чинь нэг их цууц юм нэг бүтгэн дээр юм. Тэгэхээр би надад аюу сонир санагдаад яг юм тэр төрлийн ажиллалаа ингээд аюу олон дандаа харагддаг гэж би бодоод. Харин тий. Би шууд очингуудаа ингэж зүйлс аахгүй. За их яасан олон хүний хараа сонсоод түнхэн сооно гэдэг. Жөө харин тийм ээ өөртөө тавих газараа тавьж болохгүй газар машина тавьчаад тэгээд өсөн шидээр нь хэлээр юм. Тань тэр яадаг хэцүү юм гэсэн чинь аюу сонирхолтой юм байсан. Тэр би тэр хүний хэлснээр би ямар болчих вэ шүү дээ. Би надад ямар шиг их хамгийн гол нь тэр хүний хэлж байгаа хүмүүс нь одоо хэлж байгаа муу хараад ирүүлнэ өөрт нь одоо айж очих штэ. Өөрт нь синдөө гэж хэлэхгүй. Тэгэхээр зэрэг би тэндээс үгүй бодсон мэхээр нэрнгээс хараалыг хүн одоо янз бүрийн нэг муу юм хэлэх гэж байгаа зүйл чинь эхлээд тэр үгийг бодож байгаа хэрэгтэй бодож байгаа шүү дээ. Толгой дотор нь боловсруулагдана. Төсөөлөн бодож байгаа шүү. Нэгсэндээ өөрийгөө тийм бодлоор хордуулж тийм бодлыг нэгсэндээ тархиндаа кодж байгаа байхгүй. Яг тэндээ адилхан ерөөл байлаа гэж бодоход хин нэг ерөөж гинэ гэдэг чинь очиж байгаа хүндээ шингэн дээрээс нь хэлж байгаа хүндээ гэсэн тэр үгийг олж сайн үгийг олж хэлнэ гэдэг чинь зүгээр нэг юм хальтаг хоос үг биш. Нэг л олж ер нь сайн юм хэлэхэд зэрэг анзаарчих юм бол хүмүүс ингээд олж хэлж чадахгүй байгаа ингээд нэг гацаад бодоод. Тийм. Нэг олон дахин ингээд хэлээд байх юм бол яг тэр хэмжээгээр ингээд одоо тархичин зүрхтэлчин тэрний талаар ингээд бодно шүү дээ. Бодож гинэ гэдэг чинь өөрөө хамгийн чухал зүйл байгаа байхгүй. Яг ингэнгүүт ингээд одоо тархинд гэдэг шиг зүрхтэл гэдэг шиг хин нэг юм сайн зүйлийг хэлж сайн ерөөлийг барьж явах юм бол яг гоё тийм одоо өөрсдийн маань амьдралд гэсэндээ эрүүл мэндэд гэсэндээ зүрхтэл гэсэндээ ингээд стресс бүх юмд нөлөөлөх гэдэг байхгүй. Тэгээд тэр ихтэй хэлсэн үг бол тэр муу үгийг хэлж байгаа одоо би нэг юм уриалах гэдэг байгаа нь одоо бүх одоо хин бид нэг янз бүрийн муу юм хэлдэг те яг тэр муу хэлсэн үгээрээ яг одоо ингэ төсөөлөн бодъё хэвээр эвгүй хэлдэг юу гэж хараад юм Юу ч бодогдохгүй шүү дээ. за тэгэнгүүт яг тэр үг чинь яг танд өөрт чинь биелж байгаа ч юм уу ирж байгаа гэж төсөөлөд бодоод тэгэхээр зэрэгэл юм хэлмээргүй санагдаад байгаа. Ааха. Айгу гоё. За ийм л одоо Ястой гоё эргцүүлээ. ухааны үгийн өглөө орж ирлээ те. Харин тийм байна. Ястой гоё үг байна. За ухааны хүндээ баярлалаа. Баярлалаа. Хурдан ирдээ. Гоё өнцөг байна. Үнэхээр бас яг ер нь бас Мартахгүй юм байна гинэ. ер нь хардаг л байсан л та энэ өнцгийг. Зүгээр сая бол санууллаа. Сая зүгээр санууллаа. Төгсгөлөө ийгэж I love you гэж. I love you. I love you. За баяр. Баамар гоё хэлэх юм байна. Удахгүй уулзъя. За энэ байгуулгаараа нэг заваарсан юм боллоо нөгөө Би ч зүгээр хайртай шүү л гэж хэлж байгаа шүү дээ. За бай. Бай. За бай. За баяр та. Гүн нэрээ. Нэр одоо ингэдэг байхгүй юу? Одоо ингээд comedy тайз мессен дээргээ байж байгаа л нэг би одоо ингээд муу хэлчихлээ. Нэг хүн намайг муу хэлчихлээ ч юм уу те. Тэрийг ингээд өдөржингөө хүн бодоо яваад байхгүй юу? Гэтэл яг үндэ нөгөө хүн бодохгүй шүү дээ. Тийм шүү дээ. Тэгэхээр яг хүний хэлж байгаа муу үгийг тэр үнд нь өөрт нь нөлөөлөхөөс биш надад бас нэг актер нөлөөлөхгүй гэж бодохноос айгүй зөв юм те. За багаасаа магтуулж сураагүй хүн өөр хүнд магтаалын үгийг хэлэхэд хэцүү байдаг. Хэлж сураагүй учраас давтаад хэлээд байхаар явандаа хэлээд сурчдаг шүү гэж байна. Тархиастаа тасгалжуулах хэрэгтэй юм байна те. Тийм байна. За тэгээд би нөгөө магтаалын үг хэлэхдээ жоохон тааруухан гэдэг байгаа бол ганцаараа байхтайгаа л ингээд магтаалын үг хэлээд байгаа нь шүү дээ. Магтаалын үг бусдад хэлж чадахгүй юм чи өөртөө олвол ёстой хэлнэ гонжиж байгаа илгүй дээ. Байхгүй шүү дээ. Юу ч хэлээ. Тийм учраас өөрийгөө ч гэсэндээ хаяа магтчих хэрэгтэй. Бид сайн цагийг бүтээх гэж байгаа, сайн цагийн төлөө тэмүүлж байгаа, сайн цагийн төлөө өнөөдөр өчигдрөөс илүү ингээд сайхан болох гол ингээд яваад байгаа шүү дээ. Тэхийн тулд бид нар бас энэ магтаалыг, урмын үгийг, сайн сайхан үгийг амьдралдаа байнгын оруулж ирэх, тэгээ амьдралдаа байнгын хөвшил болгох хэрэгтэй юм шиг байгаа. Хамгийн ихний алхам гэж би бол бодож байгаа. Өнөөдөр одоо гараад сайн юмыг одоо хийх бүтээх одоо гүүр мүр барих марих ч гэдэг юм уу, тийм юм хийж болох ч гэсэн өнөөдөртөө бол хийж чадахгүй шүү дээ. Зарим нэг юм. Харин өнөөдөр ямар ч одоо мөнгө зарлагдахгүйгээр те ямар ч одоо өөр элдв бензин ажил болохгүйгээр шууд хэрэгжүүлж болох хамгийн ихний сайн цагийг бүтээх ихний алхам бол үг байхгүй юу миний бодлоор. Харин үгээ гинэд.
Заяагийн төрөний хэлсэн те. Яг өөрийгөө урамшуулах гэдэг чинь өөрөө. Би яг ингэж энэ голоор ингэ тастаж орох хэрэгтэй. Сандраад орох хэрэгтэй. Үгүй. Бож өгч байгаа ямаа шиг. Ингэж тастаж орохгүй болохгүй юм байна. Би айдгаа сонсож болохгүй юм те. Эхний болоо өндөрлөж байгаа учраас асуулт асуучих заяа. За. Одоо яг хүнд урмын үг хэлээд, сайн сайхан үг хэлээд, өрөөгөөд ингээд ингэх гээд нь штэ, сайхан үг хэлэх гээд байна. Сайхан үг хэлж байгаа хүнд нь илүү ашигтай байдгүй, сайхан үг сонсож байгаа хүнд нь илүү ашигтай байдгүй. Аль алинд нь ашигтай дөө. Яг энэ кейсээр бол нэрээ аль алинд нь ашигтай. Яг гоо түрүүн манай бороогийн хэлдгээр бол те хэлж байгаад нь бас илүү их ашигтай байх боломжтой юм байна. Яг тэгэхээр энийг хэлэх гэж бодно гэдэг чинь энэ хүний тархинд энэ үг чинь боловсруулагдаж байгаа байхгүй. Төрөнд чиний хэлсэн нөгөө өөрийгөө урамшуулах гэдэг байгаа шүү дээ. Миний нэг рил байгаа шүү дээ. Өөрийгөө урамшуулж байгаа. Уусан нүдэн гүнж мэн гэл нэг юм рил байгаа байхгүй. Тэгэхээр өөрийгөө урамшуулна гэдэг чинь хамгийн чухал юм байна. Гэхдээ өөрийгөө толь руу хараад чи сайн шүү, чи хөөрхөн шүү, чи энэ хорвоогийн хамгийн царайлаг, чи энэ гэр бүлийн радио өглөөний хөтөлбөрийн хамгийн царайлаг гэдэргээ хэлээд ивэл те. Тэгэхээр ийм би ингэж харлаа ойлголоо. Бусдад ингээ сайн үг хэлээ, бусдыг урамшуулаа яваад ах нь өөрийгөө бас урамшуулж байгаа хамгийн том бодит сэтгэлийн дэм юм биш. Ой бит хоёрт яг одоо нэг чухал юмыг бүр ингээд хэлэхгүй өнгөрчий гэж бодсон жоо хэлхээс өөр аргагүй боллоо. Ингэдэг байхгүй. Ингэнэ. Тарих ерэн зүгээр ингээд үнэн бодит хурамч гэсэн зүйлүүдийг ялгадаггүй гинэ. Тийм учраас бид нар аимшигын кино үзээд үнэхээр айдаг. Тэр чинь ингээд уул нь бол ингээд дэлгэцэн дээр л гарч байгаа юмыг үзээд би үнэхээр айгаад байгаа байхгүй. Тэгэхээр тарих ерөөсөө хурамч гэдгийг ялгадаггүй. Тийм учраас хараа өглөө болгон толинд өөрлөгөө хараа те. Хөөе сайн хөөрхнөө гэдэг өөртөөгөө мэдлэх нь заяа. Өөр чинь эерэг допаминыг ялгаруулсан заяа. Яг тэгэхээр чиний хэлсэн үг чамд өөрд чинь буухта чи зүгээр бодно. Энийг худлаа даа гэж бодно. Гэхдээ чиний тарих бол тэгж бодохгүй. Тарих хэлэнгүүт энэхээр хин нэг нь чамд хэлчихэж байгаа юм шиг тарих чи хүлээж авна гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр манайхаа өөрийгөө урамшуулна гэдэг чинь бас гоё л арга байна. Гоё л юм байна. За комментүүд хүргэе. Би та өглөө болгон толь руугаа харж ягаад өөрийгөө магтаж өөртөө гоё үг хэлдэгэ гэсэн байна минь маань. Би бас өглөө болгон ирээл ингээл нүур амаа янзлах гал ажлын өрөөнийхэн толь руу өөрлөгөө харж байгаалсаа зөндөө хэлдэг шүү дээ. За чи эрка очроо хоёроос л хөөрхөн шүү гэл. Ямар ч юм ингээд сууж байгаа. Ямар ч юм нөө. За Нойкогийн коммент үргэлжлэж байгаа юм байна. Яагаад вэ гэхээр нэг хэсэг үед юу гэнэ? Өмнөх үеүүдэд ихэнхдээ хайрын дотроо хална гадна гэдэг үнцгэр хүмүүс Жинзигээс өмнөх үеүүдэд гэнэ. За болохоор ихэнхдээ загнуулж өсдгөө өшөө илүү бол гэж хэлүүлдэг байсан болохоор эсвэл мэдрэмжээ илэрхийлж сураагүй байдаг үеийнхэн гэхдээ бид суралцаар байгаа бөгөөд магталт хэлдэг болсон. Магтаал хэлдэг болсон гэж ааш байна. Аль нь хэрэгцээгээ хангаж байгаа гэсэн бай шүү. За ингээд өнөөдрийн эхний болон маань өндөрлөх гэж байна залуучуудаа. Тэгэхээр ер нь бол сайн цагийг хамт бүтээхэд сайн үгийн нөлөө хэр нөлөөтэй вэ гэдгийг өнөөдөр бид ярилцлаа. Хүн болгон дотроо бодсон байхаа гэж бодож байна. Хоёр ч гэсэндээ дотроо бодсон байхаа гэж бодож байна. Юу бодсон? Би бүр гаднаа бодлоо бүр. Бүр гаднаа бодсон. Энэ очрол бодоогүй царайтай л байгаа. Гоо би чинь бодоолаа манай радио те ямар гоё ингээд сонсогч нартаа энэ нийгэмд те урмын үгээр гоё сэтгэлийн дэм өгж байгаа юм бэ л гэж бодоо сууж байна. Би бүр бүтэн юм бодлогын төвшөнд бодоо сууж байна. Том юм бодоод бодлогын төвшөнд чинь болоод өөр хүн бодно шүү дээ. Тийм үү. За би бодлогын төвшний бодлох. Ер нь яадаг бүр ингэ. Ер нь миний Монголын ард түмэн гэдэг. За манай хоёр бол хүн өдөр ягаад унлаа. Сайн цагийг хамт бүтээхийн тулд та өдөр болгон амнаасаа гарч буй үгэндээ амнаас юу гарна амьдрал түгээр баяна гэж түрүүн хүүхдүүдтэй хэлжсэнтэй ажиллагаа өөрөө өөртөө ч гэсэндээ энэ үгийг банк хэлж агаарай. Та хүүхдүүдтэй, үр хүүхдүүдтэй, найз нөхөдтэй, хань ижилтэй гэр бүлийнхэндээ юу гэж хэлхийг хүсэж байгаагаа тэр бодлороо дандаа гэгээтэй сайхан зүйлүүдийг ч гэсэндээ бусдад хэлж агаарай. Хүн хайртай хүндээ муу үг хэлье гэж бодохгүй шүү дээ. Дандаа сайн сайхан бүхнийг өрөөе гэж боддог. Тэгвэл хин нэгэнд ч гэсэндээ бас өрөөл хайрлаж агаарай. Ингэснээрээ түрүүн манай нэг сүүлд нэг сонсогч холбогдож орж ирсэн шүү дээ. Тэр хэлсэн өрөөл бүхэн чинь тэр хэлсэн үг бүр чин танд өөртөө ингэж очдөг шүү гэж хэлсэн. Тийм учраас тэр үгийг бодож тунгаагаад өнөөдрийн сайн цагийг хамт бүтээх болонгаа энд хүрээд жаргаая. Амнаасаа дандаа гэрэл гэгээтэй сайн сайхан үгсийг урсгаж агаарай. Ингэснээр сайн цаг руу урагшлах болно. Yay! Тийм ээ. Ингээд сайн цаг руу хамт бүтээ. Юу гэнэ? Сайн цагийг хамт бүтээ. I love you. Love you. Зүргэн давлгаа ихэллээ. За. Зүргэн давлгаа явуулъя.
Зүрхэн давалгаа эхэллээ. Яг одоо зүрхэн давалгаа 10 секунд танд хүрэх гэж байна. Зүрхэн давалгаанд нэгдэснээр бидний зүгээс бэлдсэн бяцхан бэлгийн эзэн болох боломж нь нэг алхмаар ойртно гэсэн үг шүү. Өдөр болгон бидэнтэй хамт байгаад баярлалаа гэд бидний зүгээс танд бэлэг бэлдсэн байгаа. Ингээд зүрхэн давалгааг 10 секунд явуулцгаая. Зүрхэн давлага явж байгаа хооронд Noiko-гийн комментиг та бүхэнд уншиж өгье. Харах өнцгөө. Сайныг хараад эхлүүл дандаа гой зүйлүүдтэй таардаг шүү хүн гинэ. Тийм шүү дээ. Гой. Үнэн шүү дээ. Noiko жинхэнэ зүрх явуулсан. Жинхэнэ зүрх яваа. Амьд зүрх яваа. Жинхэнэ зүрх. Амар байгаа шүү дээ. Хүний зүрх. Тий. Бэлэг маргааш задрна юу байгаа гэдгийг хэдүүлээ маргааш мэдэх боломжтой гэсэн үг. Хоёр болонгийн дунд мэднэ. Нэгтгэж зарлчгаар бас жоохон зарим нь сонирхохгой байлч магадгүй тий. Үгүй ер нь сонирхон л таа. Бензин гинэ лайлаа гэдэг. Үгүй ер нь сонирхон. Бид нар тийм сонирхол татахгүй бэлэг болоод бодож олохгүй байгаа шүү. Тийм учраас сонирхолтой л бэлэг байгаа. Ингээд хэсэг хугацааны дараа эргээд уулзцгаая. Улаанбаатарын өглөө шоу нэвтрүүлэг үргэлжилж байна. Өнөөдрийнхөө жижиг хэнч гэсэн сайхан үйлдэлийг та хэн нэгэнд зориулаарай. Учир нь сайн зүйлс үргэлж буцаж ирдэг. Та бид хамтдаа илүү дулаан, илүү хүнлэг орчинг бүтээж чадна. Сайн цагийг хамт бүтээе. Сайн цагийг хамт бүтээе. Энгийн л нэгэн гудамж. Энгийн л нэг айлууд. Гэхдээ хамгийн нандин дурсамжууд. Инээдхүүр, нөхөрлөл, гэр бүлийн халуун дулаан уур амьсгал биднийг тэртех он жилүүд рүү хөтлөнө. Дурсамж 1988. Сарахэни. Лиш. За хайртай шүү гэж хэлж шүү. Сарахэни зөв. За би солонгос хэлсэн. Сарахэни. За ингээ очроос шалгалт авъя л та. За шалгалт авъя. Хайртай гэдэг үгийг их олон хэлээр хэлдэ. За. I love you. Энэ аяндаа тааруулж л та. За олон хэлээрөө. Чамд маш их хайртай шүү. I love you. Сарахэни. Саранхэ болоо явчлаач наад чагаа. За яах вэ? Я тебе люблю. Очень люблю гэвэл маш Очень гэсэн. люблю. За. Германаар. Бижамд хардах. За мэдгүй өөр жашаа мэдгүй мэнэ. Германаар юу гэнэ? Бижамд хардах. Бид танаас харсях. Гэр бүлийн радио 104.5 Улаанбаатарын өглөө шоу нэвтрүүлэг үргэлжилж байна. Дурсамж 1988 өнөөдрийн болон танд хүрэхэд бэлэн болсон байна. Өнөөдөр бол бид 7 дугаар ангиас та бүхэндээ бяцхан нэг хэсгийг нь авч ярилцаж хөрөлдөж хүрэх гэж байна. Дурсамж 1988 гэдэг киноноос бид тухайн анги бүрийг 7 хоног болгон үзснээрээ нэг хэсгийг нь авч ярьж байгаа. Гэхдээ энэ бол киног ярьж байгаа зүйл биш. Тэ. Тэн дээр савсан агуулга тий. Дурсамж 1988 кинон дээр гарч байгаа сэдв болгоно нь за тухайн ингээд мөч болгоно нь хүний амьдралын бидний амьдралд ч гэсэндээ тохиолдог зүйлүүдийг кинон дээр тусган харуулсан байдаг. Тэгэхээр илүү нөгөө бодтой мэдрэмжийг төрүүлж бид нар дахин үзэх дуртай байдаг. Ер нь их олон сонсогч үзэх дуртай байд юм байлээ. Тэгэхээр энэ киноны нэг хэсгүүдээс бид авч ярьж байгаа гэсэн үг. Өнөөдөр бол 7 дугаар ангийн талаар ярьж байгаа. 7 дугаар ангийн талаар ярихаасаа гадна өнөөдрийн сэдв болвол сайн байгаа болов уу гэдэг сэдвээр ярих гэж байгаа. Наа сэдвийг чинь барайл би өчтөр ороожонго цаг 30 минут үзлээ. Энэ сэдвийг яг хаанаа гараад байна? Харин би яг тэгэж бодлоо. Тэгээд би дуусаад унтлаа. Харин тийм бид хоёрыг мэдж байгаа сэдв үгүй гэж бодсонгүй. Сайн байгаа болов уу гэдэг сэдвийн хүрээнд бид ярилцсана гэсэн үг шүү. Заяа. Тэгэхээр яг юуны талаар гарч байгаа вэ гэвэл товчхон өгүүлэхэд энд чинь нэг ганц би ээж байгаа, ганц би аа байгаа, элэг бүтэн байгаа, гэр бүл байгаа, аз жаргалтай амьдарч байгаа, баян чинэлэг гэр бүл байгаа, жоохон ядуу тарчиг гэр бүл байгаа ч гэдэм үү те. Эсвэл аав ээж хоёр нь хоёулаа байгаа ч гэсэндээ хайхардаггүй нэг гэр бүл байгаа.
Гэхдээ хүний амьдралд эдгээр гэр бүлүүд ерөнхийдөө олон байгаа. Иргэн тойронд бол бодоод үзэхэд эдгээр гэр бүлүүдийн заавал ингээд нэг байгаа гэсэн үг байхгүй юу. Тэгэд энэ удаагийн анги дээр юу гардаг вэ гэвэл яг эдгээр гэр бүлүүдийн дундаас ганц би ээж, ганц би аавын амьдралыг илүү жоохон дүвэлгэж харуулсан хэсгийг би ярмаар санагцсан. Тэрэн дээр юу гардаг вэ гэхээр аав ээж хоёрын баг зэргийн ялгаа гардаг байхгүй юу. Ээжийн хувьд яадаг вэ гэхээр ээж болохоор хүүтэй. Тэр хүн мэдээж одоо 18 нас хүрсэн байгаа шүү дээ. Манай гол дөрүүдийн 5 залуугийн нэг нагаа гэсэн. Айгүй хүмүүжилтэй залуу тийм. Айгүй хүмүүжилтэй, ээжтэйгээ байнга ярилцдаг, өдөр тутам босон зүйлээ байнга хэлдэг. Дүү ээжтэй ингээд айгүй тийм нэг хүндлэлтэй хандаж, асарч, тойголдог, халамжилдаг гэсэн. Ээж нь ингээд юм ингээд барианы шилтэй юм эргүүлэх гэж байгаа байхгүй юу? Тэгээд тэгсэн нөө бугуун өвчтэй байгаа. Тэгээ бугуун өвчтэй байгаа учраас таны гар чи өвчтэй байгаасаа та одоо хизээ эргүүлэх алив битэн юм янз янзын эргүүлээд би эргүүлээд өгөөч гэдэг юм уу. Ингээ халамжлаад байгааг нь хажуу хөршин харангуйтаа чи үнэхээр хүүгээ сайн өсгөж чи одоо нэрээ санаа зовх зүйлгүй болж чи яаж ингэж өсөв вэ? Чи бараг хоол идэхгүй байсан ч гэсэндээ ингээ гиз чин цатгалан байдаг бах та гэж хэлдэг байхгүй юу? Нөгөө талд ганц би аав байгаа. Тий. Нөгөө талд ганц би аав байгаа. Гэхдээ тэр аавыг эргэн тойрныхон хуршууд нь бүгд маш сайн аав гэж дүгндэг байхгүй юу? Маш сайн аав гэж дүгнэдэг. Тий. Чи өстө сайн аав, хүүхдээ бүр бүх юмыг хийж өгдөг гэх тий. 4-5 настай байхаас ахгуулаад өнчирч хоцорсон одоо бэлэвсэрч хоцорсон гэсэн үг шүү дээ. Тэгэл өнчирч хоцорсон хүүгээ ингээл асраал ээжийн хайрыг дутуу үзүүлч хүдээ гэл амхандаа ингээл тойглол. Гэтэ хамгийн гол нь юу вэ гэхээр тэр аав маш дотгошоо. Юусе илэрхийлэхгүй өөрийгөө. Ингээл нэг яг төв царайтай л ингээ байгаад байдаг. Тэгээд нөгөө нэг хүүгээ даамныхан дугуулангаас тарахт нь хэрвээ гадаа бороо орж ивэл очиод хүлээж авдаг. Гэхдээ их сонин нь аав нь аав нь ирчлээ шүүгээ дууддаг. Хүүгээ ингээ яаруулчих үедээ гээд гадаа нэгээл хүлээгээ зогсчихдээ тий. Тэгээд хүн бас яг аавтайгаа ижилхэн дотгошоо байхгүй. Өөрийнх нь мэдрэмжийг ингэж ил гаргаж хэлээд байдаггүй бас их дотгошоо. Хоёр дотгошоогоо хүн нэг гэртэл амьдраад байгаа гэсэн. Тэнд ингээд уур амьсгал ийм дандаа ийм намуухан чимээгүй хүн байдаг. Хүн бол мэдээж нөө мэрэгжлийн даамч учраас том тэмцээнүүдэд ороод том шагналуудыг аваад ингээл харангуут аав нь мэдээж хүүдээ ингээд чимээгүй ч гэсэндээ маш их анхаарлыг ингээд тавиал байгаа байхгүй юу. Багштай нь ингээд дасгалжуулагчтай нь байнгын холбоо тогтоогоол ингээд бороо шороо оруул одоо яг Эркагийн хэлсэнчлэн очоо зүгээр гадаа нь гарч ирэн эртэл нь хүлээгээд сууж байдаг. Хүүхдээ гараад өргөд санааг нь зовоочихгүй гэсэндээ өө аав саяхан ирлээ энэ төр гэж хэлдэг. Тий нэг иймэрхүү байр суурьтай ингээд байгаад байгаа байхгүй юу. Гэтэл нэг зүйл болдог нь юу вэ гэхээр хүүгийнх нь ааваас нь одоо нөгөө хүн бол алдартай хүн байгаад нь шүү дээ. Алдартай хүний ааваас айгу алдартай. Солонгос битээ л алдартай бүр. Алдартай хүний ааваас нь ярилцлага авах гэдэг аахгүй телевизийн сурвалжлагч. Тэгээд телевизийн сурвалжлагч ярилцлага авахдаа хэдэн зүйлийг асуудыг. Тий. Одоо читиг мастрын хувьд гэвэл айгу мундаг хүн учраас тэгээд яг дөнгөж гизэнд нь олдоход нь ээж нь ингээ зөвөнч зүүдэлж ийсэн баха. Солонгос нэг тийм байд юм бэ тий. Тийм байд юм шиг байгаа нь. Зөвөнч зүүдэлж ийсэн баха. Юу зүүдэлж ийсэн бэ гэл тэгнэ. Би сайн мэдэхгүй байна гэл. Багтаа ер нь яг ямар хүүхэд байсан бэ? Одоо дугуулангийнхаа хүмүүс бол айгүй даруухан дуу цөөтэй гэдэг юм бэлээ. Би сайн мэдэхгүй байна гэл. Төрсөн он сар өдрийг асууж байгаа хгүй. Тэнгүүд төрсөн он сар өдрийг хэлж байгаа юм. Нэг осолдохгүй хэлж байгаа тийм. Тэнгүүд хэдэн цаг төрсөн бэ гэсэн чинь би мэдэхгүй байна. Санахгүй. Өглөө төрсөн үү, өдөр төрсөн үү гэсэн чинь би сайн санахгүй байна гэл тэгтээ. Тэр ярилцлагын дараа аав сэтгэлийн хувьд нэлээд уналтанд орсон. Ингээд нэг жоохон юм хүртээд тэгэл ингээд нэг тийм нэг сонирн байдлаар ангийн турш тийм байдаг шүү дээ тий. Ер нь хэцүү байдаг. Уг нь бол яг л нэгийн темптэй байдаг бол энэ удаад айгүй уналттай байсан байхгүй. Тэгээд тэр асуултан дээрээ юу гэж асуудаг вэ гэхээр би сайн байгаа болов хүүгээ арай ямар нэг юм зүйлээр дутаацсан юм биш байгаа да гэж асуудаг. Ямар гоё сэдв болж харсан юм бэ бүр. Нарийн чи бүр ухаж үздэг юм аашаа тий. Гэ ухцсан үзчихэдэг. Ямар гоё юм гарсан тийм ээ. Яг тийм асуулт асуудаг байхгүй юу? Тэр асуултанд яг нөгөө ганц бие ээжүүдээс нь хараа суудсан тэр хоёр ярилцтыг. Тэр ээж юу гэдэг вэхээр за та бити тэгэж бодоо. Та юусоо бити тэгэж бод. Юу та тань шиг сайн аав гэж юу яд юм бэ? Та одоо өдний үртэл ингээд өсгөөд ийм сайн хүн болгоод ийм хүмүүжлэлтэй байлгаад гэтэл та ингэж бодох юм бол бараг өстө нэрээ дими юм болно шүү. Та юусоо маш сайн байгаа гэж хэлсээр байхад аав нь юусоо хариу хэлдэг байхгүй юу? Би ингээд нүн сайн биш байна л гэж бодсоор юм байдیں۔ Киноны төгсгөлд юу олдог вэ гэхээр
киноны төгсгөлд нь аавынхын төрсөн өдрийн бэлгийг ингээд доксунтай ярьж байгаад ингээд яг хөө тэнд бодлон болдог ч гэсэн тийм аавда төрсөн өдрийн бэлгийг авчирдаг байхгүй юу? Тэр үед аав нь бас ингээд жоохон хүртцэн нүдээр нь дүүрэн ингээд нулимс цэлгэнсэн хүүгээ хараа сууждаг байхгүй юу? Тэгээд хүүн ингээ гайхах штэ ааваа ингээ төрсөн өдрийн минь төрөг би оройтой дэрчлээ гэсэн чи өөдөөс нь хизээч тийм байдалтай байдаггүй хүн гэд нэг нүд дүүрэн нулимстай өөдөөс нь хараад миний хөө гэд ингээ харсан чинь бэлгээ өгөөд ингээд өөрөө ирэхгүй баярлаад яасан том болцсон бэ миний хөө би ийм том болцсон гэж хүүгээ бараг төсөөсөнгөө хүү мөгөөсө бэлэг бол хүлээгээгүй байхгүй ямар сайн хүн болж өсөөвэ миний хөө гэл ингээл би бинийгээ хараад чив чимээгүйгээр яг ингээ ойлголцож байгаа мөч яг энэ ангид гардаг байхгүй юу? Маш олон дүрсүүд гарна. Гэхдээ би яг энэ мөчийг нь онцолж байгаа гэсэн үг юм. Наад чи яг гол гоё юу нээс өнцгөн байсан юм шиг. Энэ мөч дээр юу харуулж яанэ вэ гэхээр эцэг их одоо сайн байгаа болов уу гэдэл айгүй их ингээд боддог шүү дээ. Би сайн байгаа болов уу? Аав ээж ялгаагүй шүү. Энэ зөвхөн аавын талаар яг дүрслээд ярьсан боловч аав ээж ялгаагүй байхгүй юу? Ингээд яг би сайн байгаа болов уу гэж бодоол хин нэгнээс ингээд чи сайн байгаа штэ гэдэг үг сонссон гэхэрнэ хинээс тэр үнэлгээг авдаг вэ гэхээр хүүхдүүдээс авдаг байгаа байхгүй юу? Яг үнэ тэр эцэг хүү хоёрын яг нэгээ жинхэнэ урамшуу хэдий тэр нэг хөрш эмгтээтэйгээ ингээд суугаад нэгээ урамшуулж байгаа ч тэрийг тоохгүй шин. Харин яг хүүхд эцэг хоёр нэгийг урамшуулж байгаа нэг үр дүнтэй болж байна. Тэгээд дараа бас нөгөө нэг хүүхэд бас яг бүх хүүхэд бас биш юм шиг байгаа. Яг кинон дээр ингээд албаар ингээд харуулж байгаа нь хүү аав хүү хоёрын хооронд нэг юм арай өөр бонд одоо нэг юм холбоос байгаад байгаа санагдаад байгаа байхгүй. Нэг юм сонир мэдрэмж яваад байгаа байхгүй. Би өөрөө бас яг юм киног үзчихэд нөгөө манай хүү чи одоо 13 настай штэ. Жохон штэ. Одоо тэгэл ягаад чин хүүтэйг ингээд миний харьцаж байгаа ингээд мэдрэмжүүдээ ингээд би бодсон чинь манай хүүгийн нэг юм надад хэлж байгаа үг те ингээд том хүн шиг ингээд хандж байгаа хандлага те нэг юм аав хүү хоёрын гэхээс илүү баг юм найз шиг юм яриа мараа ороод ирэхээр би ингээд юу үлээ гэд ингэдэм билээ. Ингээд хүн чинь ингээд аав өөрийгөө аав гэд ингээд котлцсон байт юм билээ шүү дээ. Тэгээ ингээд угаасаа л би нүхтийг харж хандах стомстоо гэж котлцсон байжгаад нөгөө хүүхэд маань надад ингээд санаа тавьж маваад те одоо тэр санжийн өчигдөр би бас хэлжсэн шүү дээ. Одоо ээж танд одоо хайргүй байтлаа хоол чинь бэлтэх үү тэр гэж мэгээ те энэ үг мүг ингээд намаа ингээд зог тусуулт юм билээ. Тэгээ би зүгээр яхаа бодохдоо тэгж бодоод байгаа байхгүй. Нэг юм аав хүү хоёрын нэг юм харилцаа ер нь аавуудад амар чухал юм бэл. Бүр юм гүнзгий юм сэтгэл төрүүлд юм уу гэж бодсон. Ер нь хүлийн зөвшөөрөгдөх гэсэн үг юм уу да. За сонсогч холбогдож байна. Байна уу өглөөний минь. Бичих гэсэн чинь дасгуурээд. Яг энэ сэдвээр орж ирнэ гэж мэдсэн юм аа. Ямар аимшиг бүрсэтгэвэ. Одоо танаас асууя л да. Одоо шууд асуулт асуучих. Та сайн байгаа болов уу? Харин чи наад асуулт дээрээс аавд одоо их л хэцүү асуулт. Имзэг асуулт те. Хэдэн жилийн өмнө манай хүү одоо гадагшаа сургуулийн хоролоод тэгээд хүүхэд ер нь гэрээс яг ингээд гэрээ орхиод явна гэдэг зүйл бол ямар ч аав ээжүүдийн хувьд бол төсөөлөлд нь ерөөсөй байхгүйгээр тийм маш хүнд бүр айгүй аимшиг цаг байдаг юм байлээ. Би арай тийм байна гэж бодоогүй. Тэгээ яг хүүгээ одоо нэг сонгоцны бодол дээр ингээд холын өөр улс руу ингээд одоо явуулах ингээд өдөж гаргаж өгч байгаа байхгүй юу. Тэгэхэд одоо ерөөсөө тэрүүгээ би одоо яа тийм бүр цонхорт тэрүүгээр өөлаад. Тэгээд хамгийн амар нэг хүүгээ ингээд нисгчээд ингээд одоо нөө дүүтэй нэхнэртэйгээ яг ингээд машин суугаад гэрлүүгээ тэр чимээгүй тэр урт замаар одоо ингээд гэрлүүгээ одоо хүүгээ явуулчаад буцах тэр өөрөөсөө бүр амар байсан. Тэгээд гэртээ ирээд ерөөсөө хүүгийнхаа янз янзын нөө юм өмнөг одоо өрөөг нь харах ч юм уу, ил чиглэж юм харах ч юм уу. Тэгэхээр би ч бүр өөлээд болохгүй. Би баг 7 хоног гүн шоктод ороод асуулт зүйл. Яг энэ үед ерөөсөө яг наад асуултч бодгонод идэв юм лээ. Одоо ингээд цаг нь болоод хүүхдээ ингээ явуулчихж байгаа. Гэтэл яг ямар асуулт бодоод ирсэн бэ гэхээр би яг сайн байж чадсан болоо. Би яг сайн аав байж чадсан болоо. Би яг одоо яг хэрэгтэй үед нь сул байж чадсан болоо. Би яг хэрэгтэй зүйлийг нь авч өгч чадсан болоо. Би ер нь сайн байж чадсан болоо гэдэг энэ
асуулт ерөөсөө нэг тийм юм яриад байсан тэрийг нь аваад өгчдөг байсан байж юу? Нэг тэгээд үсээ тэгчдэг байсан байж юу? Гэт ингээд ерөөсөө хямраад ерөөсөө бүр болоо гэдэг юм лээ. Одоо ч ингээд ярихад надад ингээд хэцүү байхгүй юу? Ерөөсөө ингээд нэг юм ингээд хоолоо ингээд. Одоо манай охин маань ингээд явна. Тэр одоо би бүр яахаа мэдэхгүй байх. Би бүр үнэндээ. Яг энэ нэг би сайн байж чадсан болов гэдэг энэ юм яг хамгийн сөрөг ерөөсөө ийм л асуулт бодогдоод идэв юм лээ. Энийг том болсныхын дараа л бодогдсон уу? Баг багт нэг актер бодогдохгүй байсан уу? Бодогдохгүй байсан. Яг энэ яг алгаа гарч ирж байна. Яг ингээд нэг юм яваад тэ яг ингээд нэг гэрээ ингээд ахаад ингээд явж байгаа шүү дээ. Одоо л яг хэдэн жил болсон бас хараа гайгүй. Гэхдээ одоо ах маань ингээд одоо явна. Тэгэхээр чин бусад саах үеих үгээр. Тэгээ ерөнхийдөө яг би нөгөө нэг наад хэвчээ яг яриад эхлэнгүүд ингээд яг хариултаа олсон юм уу нэрээ? Хариултаа олсон. Цэргийн баяраар олсон шүү дээ. Цэргийн баяраар манай одоо ажлын эмэгтэйчүүд манай хүнтэй холбогдоод бичлэг хийгээд тэгээд мэдээгүй байхад нөгөөдгийг тавиад садасараа манай хүү яг тэрэн дээр яг миний тэр одоо санаа зовлыг мань тайлшруулж байгаа байхгүй. Яг ингээд одоо юу гоо одоо яг та сайн байж чадсан, сайн байж чадсан гэдэг яг нөгөө миний би сайн байж чадсан болов гэдэг дээр яг миний хүү хамаг юмнуудыг хэлсэн чи би төвчж байхгүй. Тэгж хэлээгүй байхад нь л уйлчээс дээ. Одоо таны нулимс гойцсон байгаад би итгэлтэй байна тийм ээ. Төрхөн өөлнө гэдэг чинь зүгээр барьцсан гэд ингээд сэтгэцгээд зэрэг хүн өөрөө ихгүй нэг юм ингээд амьсгал ингээд огцом авагдаад ингээд нөгөө ихэр зүрх уучраа аав хүн ч гэсэн нэг гүнзгий амьсгаа авч тайвширдаг тэр сайн байсан үгүйгээ мэдэх гэдэг бол хамгийн чухал шүү дээ. Тэр дүү хүүхдүүд тавих гээд байна уу те? Одоо хүүгээсээ бичлэгийн сонсонгоо нэг тэгж дүнгээ тавиулсан тий. За ер нь бол ажгүй боломжийн байсан юм байна. Гэхдээ ишээ илүү сайн байж чадах байсан болов гэдэг нэг тийм нэг орон байгаад идэв. Энэ аудагтай ханахгүй л дээ энэ дээр. Би одоо бүх сонсож байгаа хүмүүс ингээд атаанхуул яриад байгаа байхгүй яа. Тэгэхээр ер нь энэ утас ингээд уцаар яриад шууд холбогдоод юм ярих чиг амар биш биччихээр амар юм биш. Ингэчээч гэж. Одоо өөрийнхөө юм гоё сайхан яриад эдгээр маань ингээд одоо атархаад намайг сонсоод байж байгаа хэрэг. Аа. За 9986 1045 дугаар руу залгаарай. Баярлалаа. За баярлалаа. Вау гайхалтай. Үнэхээр гайхалтай. Би саяны энэ яриан дээрээс бол өөрөө бас нэг юм хэрэгжүүлэх гэж бодлоо. Юу гэхээр манай хүмүүс харьцангуй одоо захирлын хүүхдүүд жижигхэн байгаа байхгүй юу? Жохон. Тэгээ одоохондоо би бодохгүй байгаа байхгүй. Тэгээ магадгүй ирээдүйд бас гадаад дотоод сурн ийш тийшээ гэрээ бүгд л ингээл орхиол явна тийм ээ. Хүний хүн болоод тэгэл явцгаана. Тэр үед би яг сайн байсан болов уу гэж яг бодох юм байна. Яг тэр үе ирэх юм байна. Тэгэхээр одоо байгаа цаг мөчөө илүү сайн байлгая тий. Одоо саяны хүний хувьд бол одоо саяны хүний саяны холбогдсон хүний хувьд илүү байх боломж байсан байж таа гэж бодоод байна шүү дээ. Тэгвэл би яг урчилж хараад илүү сайн байх гэж хичээе гэж зүгээр юм гоё урам авлаа. Айгуу гоё оролцогч байлаа шүү. I love you. Би болохоор хямраад байгаа байхгүй юу? Ягаад яг аа байхын одоо хамгийн хэцүү юм л энэ юм даа л гэж би бодоод байгаа. Яг нөгөө хизээч ханахгүй л юм байл л те. Бид нар бол хизээч өөрсдөө сайн гэсэн дүн тавихгүй юм байл. Тийм хамгийн муухан тэр. Бид нар ханахгүй шүү. Өглөөний минь байна уу? Сайн уу Найко? За ээж холбогдож орж ирлээ. Манай Найко ээж сайн байгаа болов уу? Харин тийм ээ наадах чинь нэгтэй шинжтэл ямар ч одоо юу исэн гэсэн тэгэл бодогддог шүү дээ. Жишээ нь хүүхд нэг жоохон ургуур царайлгаад яана яач вэ би гээл. Би гэ те нэрээ тэгдэг штэ. Тэгээ хүүхд болгонд гэдэг те. Гэхдээ яг хөө нэг санийх дээр хэлгээд түрүүний яг бид нарын ярьжсэн сайн цагийг бүтээ гэдэгтэй өмнөх дугаартайгаа бас яг энэ анги айгу зөгцөж байгаа юм шиг санагдаад байх юм. Жишээ нь түрүүний нөгөө нэг миний хэлээд байсан юм нь юу гэхээр одоо ингээл ажиллаж байхад 90-ад оноос өмнөх бүх хүмүүс ингээд бид нар чинь шинжтэй ярьдэр сэтгэлээс нэмийн үлдэгдлүүд гэж би ярих дуртай байхгүй юу. Тэгээ бид нарын үед чинь болохоор ингээд яг нөгөө ганц би аав шиг
одоо ингээл би биндээ хайртай эсвэл сайхан амраарай гэдэг ч юм уу тий санаж шүү гэдэг үгнүүдийг тэр болгон хэлээд өгч чаддаггүй сураагүй. Тэгсэн ярнал бүгдээрээ дотроо мэдрээл ингээл царай гинж гэдэг юм уу да гарцаараа мэдээлээд шүү дээ тий. Тэгэл нэг сайн боллоо гэдэг ч юм айгүй мундаг амжилт үзүүлчихэл тэрийгээ л харуулж юм сайн хөвгт болох юм шиг санагдаад ингээд илүү хичээсээр юм байгаад тэгэхээр тэр үед зарим яг овоо нээлттэй байсан гэрүүд бол одоо аав ээжүүд л за сайн байна гэдэг юм магтдаг байсан баха. Зарим нь ихэнхдээ л магтах гэхээс илүү за өшөө дахиад илүү аваарай, илүү сайн байгаарай гэдэг юм ингэж явцсан юм байгаад бид нар бие биенийгаа магтах дээрээс нь яг нөгөө мэдрэмжээ хуваалцах гэдэг зүйл нэг талаасаа ялангуяа эрэгтэй хүмүүст айгу муулсан. Сураг үүсгсэн. Тэгээд яг өдий яг саний дээр кинон дэрхийг ярьж байгаа шүү дээ. Тэр насн дээр очиод ирэхээр шинжтэй тийм харамслыг тэлсэн байж байгаа юм шиг санагддаг шүү дээ. Яг одоо бид нарын амьдрал манай монголчуудад ч айгүй адилхан. Жишээ нь эмэгтэй хүн болохоор яг хөтэ тэгэл ганц бие юм болохоор шинтэйгээ хуваалцах уу ганц ярьж байгаа нь хүн байгаа учраас айгүй юм ингээд хуваалцаад гадагшлуулаад эмэгтэй хүн чинь тийм байдаг шүү дээ. Тэгэхээр арай юм хүүхэд нь нээлттэй ээж автагаа дүүтэйгээ одоо идгээ ах эгч нартайгаа гэдэг юм айгүй сайн нээлттэй яриад байгааз өөрийгөө илэрхийлдэг болсон. Нөгөө хүүхэд болохоор сайн байсан ч гэсэндээ илүү сайн болохгүй бүр ингээд хит татгшаалсан байдаг шүү дээ. Тэгэхээр яг энүүн дээр хэлгээд байгаа зүйл нь бид нар хэдий тийм үеийн дундуур өссөн ч гэсэндээ хүүхдүүдээс айгүй суралцдаг юм байна гэдгийг хэлэх гээд байгаа. Одоо манай хүүхдүүд чинь зэйтүүд айлхануудын одоо эмүүд гэж явж байгаа шүү дээ. Тэгээд тэд нарт нь болохоор илүү өөрийгөө илэрхийлээ сурцсан байдаг учраас бид нар хүүхдээс аюу их сурдаг. Тэгээд сайн хайртай шийдээ. Та тэгээд байгаа юм уу? Ядарч юм уу гэдэг юм ингээл асууж өмсөх гэж байна. Өө нэрээ юу илээ гэж бодогддог шүү дээ. Тэгэхээр өөдөөс нь бид нар нөгөө хариулаад сурж байгаа үеийнхэн тэгээд саний шинд бордок хэлэхэд нөгөө бордок гэсэн. Шинэ нэртэй бордок бол. Бородо ш. Бородо юм шүү. Тэгэхээр нөгөө тэн дээр юу гэж хэлэх гэж байгаа гэхээр угаасаа бид нар бол бүгдээрээ л анх удаа амьдарч байгаа учраас хамгийн сайнараа л хичээдэг шүү. Ээж аав нар бүгдээрээ л одоо эмээ өвөө нар за дээрээс нь хүүхдүүд ч гэсэн аав ээжтэй сайн байхыг хичээдэг. Хамгийн гол нь хүлээлт битгий үүсгээрэй л гэж хэлсэн. Тэгээд харамсал хизээж битгий үүсгээрээ одоо сайн хэлжэндээ охиныгоо явуулахдаа яаж явуулна гэж байгаа шиг байна. Хоёр дахь удаагийн ч учраас арайгааг бас бэлзээ үрдэ бэлтгэлтэй байгаа. Гэхдээ явахаас өмнө мэдээж өмнөдөр гаргасан одоо алдаа гэдэг юм уу? Хил дамжаагүй өгнүүдээ сайн хэлээд хамт цагийг өнгөрүүлээд гэдэг юм уу? Тийм зүйл гаргачвал харамсалгүй. Бид нөр амьдрах учраас хэлцэнгөө тийм. Тэ Нойко энэ ханах юм уу? Ханана гэж байх уу ер нь? За би сайн байлаа даа гэж бодохгүй баха тий? Бодсон штэ. Хандахгүй юм бол төсөн шанал болно штэ шулуун. Би ер нь шулуумсан юм шиг байна тэгвэл. Тэгэхээр бид нарыг хийхдээ зүгээр нөө хийж байгаа үйлдэлүүд дээр гол зорилго үнэт зүйлээ илүү төвлөрөөд тэгээд харамсалгүй байх. Хүн хажууд нь байж байгаа бол яа гэм бэ хайртай гэж хэлчихэлтэй санаж штэ гэдгийг хэлчихэлтэй байхгүй. Заавал хүлээх биш богдоо баав хайрлагаа хүлээгээд авахгүйгээр л баав өөрөө олоод идэх юм бэ те. Тий өөрөө төрүүлээд л хэлж байгаараа хэрвээ тийм үгийг бас сонсомоор байх юм бол өөрөө төрүүлээд хэлчихээр ирвүүлээл тийм гоё өгнөдөө сонсдог шүү гэж хэлсэн. Тэгээ харамсалгүй амьдрал хамгийн ад жаргалтай тайван байдгийг шүү. Ягаад гэхээр нөгөө эмнэлэг дээр ажилладаг байхад дандаа яг л тасламж дээр бас ажиллаж байхдаа айгүй тийм юм үлдчихсэн байхгүй юу? За ер нь эцсийн үг гэдэг юм айгүй чухал гэдэг юм. Хүн яг ингэ насарж байгаа үеийн нүдэнд дандаа харамсал ээжэдэг. Тэгэхээр эцтэй бид нэр харамсалгүй байхын тулд байх юм бол айгүй сайхан юм байна штэ л гэж боддөө штэ. Тэрнээс тэрийг гүйцэж энийг гүйцэжийг бол угаасаа амьдралын бүх юм дуусахгүй л гэлгүй. Тийм учраас шаналгүй, харамсалгүй, хүлээлтгүй л байцгаая гэж хэлвэл. Баярлалаа Нойко. Амар уртан бол. Амар уртан болчлоо. Тэгтээ болцоо. Надад бол аяга хурдан санагдлаа. Баярлалаа Нойко, үргэлжлүүлээ цансараа.
За баярлаа. За энд хүний урайлсныг хідүүлээ хамтдаа хийе гэж бодож байна. Бүгдээрээ бие биендээ болон хэн нэгэнд сайн байгаа шүү гэд давлгаалъя. Багада 3 хүнийг меншн хийгээд хідүүлээ давлгаалъя гэсэн байна. Хэн нэгэнд бас сайн байгаа шүү гэдгийг илэрхийлье. Энэ кинон дээр одоо жишээлх юм бол аав хүү, ээж хүү, за хүүхд аав ээжийн ингээ холбоог харуулж байгаа боловч ер нь амьдрал дээр яг Нойкогийн хэлдэг шиг бас хэн нэгэнд сайн байсан штэ гэж дараа нь харамсаж хэлхийн оронд яг одоо бас та сайн байгаа шүү, чи сайн байгаа шүү, хань минь чи сайн байгаа шүү гэдэг үгийг хамтдаа яг энэ цаг мөчөд илэрхийлье гэж бодож байна. Сайн байгаа гэдэг үгээр магадгүй дутчихэж болно шүү дээ. Би саяхан нөхөртөө тэгж хэлсэн байхгүй юу? Миний ань сайн байгаа шүү гэж хэлсэн чинь ингээд амар сонирн болж илээ. Баясан амар ингээд хүлээж авахгүй байгаа шүү дээ. Гүү зүгээр л сонирн болж илээ. Гэхдээ ер нь би бол зөвхөн тэгж бодоод байна. Яг сайн байгаа шүү гэж хэлээд ч нэмэргүй л дээ. Би одоо яг би бол өөрөө гэж бодоод байгаа. Эркагийн бодол бол өөр штэ. Эрка тийм хүн бусад хүн бол бас арай өөрөөр хүлээж байгаа байхгүй юу? Ер нь сайн байгааг бол хэлэхэд шаардлагатай юу? Шаардлагатай. Яг үнэн. Хэлээд энийг ингэж тодорхой хэмжээнд дэвтээж л байхгүй бол тий. Бид нар чи өөрсдөө их хатуу болгодог хүмүүс шүү дээ. За манай Мина битсэн байгаа. Өчигдрийг хүртэл яг ингэж бодож байлаа. Манай охин Хөх хот руу дадлагаар явах гэж байгаамаа. 7 хоног л өдий хүртэл нь би хэр сайн ээж байсан болоо, сайн байгаа болов уу? Би ер нь юу хийж өгч чадсан болоо гэж түмэн бодол тэгээстэй явж байна гэсэн байна. Ер нь ээжүүдийн хувьд ч гэсэндээ байнгын л юм бодлоод байж л байдаг. Сайн байгаа болов, хүүхдээ ойлгож байгаа болов, хүүхдэд тусалж чадж байгаа болов, би ер нь баг гай болж байгаа болов гэж зарим үеүүдэд бодно шүү дээ. Одоо нэг зарим нэг үеүүдэд. Тэгэхээр аав ээжүүдийн бодолд бол байнга сайн байгаа болов, сайн байчих юмсан гэдэг бодол төрдөг. Сайн байгаа шүү аав ээжээ та гэсэн ч гэсэндээ илүү сайн байхыг хичээдэг, илүү сайн байчих юмсан гэж боддог. Өөрөө өөрийнх нь дүгнэлт нь тийм байдаг ч гэсэндээ хүүхдүүдээсээ ганц та гоё шүү аав ээж хайртай шүү гэдэг үгийг сонсоод ингээд нүд дүүрэн баяр баясал цээж дүүрэн онгоолтыг л бас мэдэрдэг байх гэж бодож байна. Түүнтэй ижилхэн хайртай хүмүүстэй бид яг одоо сайн байгаа шүү гэдгээр давлгааас үүсгэж байна. За тэгээ. Сонсогчтойгоо хэлбэл байна уу өглөөний минь? Өглөөний минь сайхан амарсан уу? Сайхан ингэж 2 дахь удаагаар холбож байна. 2 дахь удаагаар холбож байна. Оч эрдэнэс үү? Үгүй. Амина байна. За ойлголоо. Амин эрдэнэ байна гэсэн. Бүтэн нэрээ. За Амина. Өнөөдөр хинд ер нь Амина өөрөө сайн байгаа болов уу? Би өөрөө яг нэг гэр бүл зохиогоогүй байгаа болохоор тэр талаараа сайн мэдгүй байна. Гэхдээ гэр бүлийн хүрээнд бол өөрөө нөгөө сайн байгаа гэж хэлвэл ерөөдөө нөгөө дундыг баримтлал явж байгаа гэж бодож байгаа. За тэгвэл сайн хүн байгаа болов те? Тийм. Ерөөдөө сайн хүн байхыг хичээгээл одоо яг дундыг баримтлал явж байгаа. Ээж бас нөгөө яг өдөр алхам би одоо ээж хол зэрэг байхгүй юу? Би 3 дугаар ангид аваа алдчихсан. Тэгээд ээж байн хэрдэг. Байн байраад ингээд нэтэр авдаг. Өдөр саадаа би өөрөө нөгөө хаяа ажил төлөвлөний тэрийгээ завгүй ингээд явчихтэй. Ээж залхахтай. Засгаа за юу болж байна яа тийм чинь ажиллан тавьчихгүй нэтэрийгээ яриад ээжтэй ярих цаг нь ихэдэн нэг би уцаар басхаа нэг өөрөө дахиад хаадаг. Уцаараа. Ээж видео кайшэр басхаас өмнө өглөө яг нэг ажил төлөвлөсөн байгаа. Юм үү ажилтаа тэгээд ярьж амжихгүй мэн ихтэй үедээ бол би өөрөө өглөө басхаа ярьчихдээ. Зарим үед нэг мартаад ажилтаа яг ингээд анхаарал мартаа явахаараа ээж нэг өдөө цаашаа таймер цаг юм уу? Нэгээс 2 цагийн үед өөрөө холбогдчихжээ. Хөөрхий. Юу аа яа тийм юм. Эстэй гэхээр за хэн чамаг өнөөдөр холбогдохгүй болохоор ч гайхлаа гэж. Цаадуулчаар тэгнэ. Ээжтэй хамгийн сүлд хизээ хайртай гэж хэлсэн бэ. Ер нь ойрхон хэлдэггүй. Эрэгтэй хүний амнаас энэ үг баг ундаг гэд ингээ ярьд юм бэлээ. Түүхтэй асуудал нэг нэ. Түүхтэй үү те айгүй түүхтэй асуудал.
яг хажууд нь бол хайртай гэдгийг ингэж хэлж байгаа шүү дээ. Усны цаанаас болохоор 7 хоногтой нэг юм 2 удаа ч юм уу хийж байгаа юм биш үү? Ерөнхийдөө бол ээж нь мэдээж тэр үгийг сонсохгүй бол бас тэр өдөр нь эвгүй мэдрэмж төрдөг баха. Ерөнхийдөө ээж тэрийн донд бол нэг яг л нэг бичлэгчсэн хам нуурдаг юм юу гэдэг шүү дээ. Нуурдаг шүү дээ. Тийм байдий. Чөлөөтэй байдаг. Ажил төрөл ингээд жоохон өөр ажил төрөл ингээд хөдөлж байгаа бүтгээ байгаад ингээд тэгэхээр зүгээр ээжтэй ярьчихдээ. Ээжтэйгээ яриад ажиллаа бүтээчих нь шүү дээ. Ээжтэй яриад одоо яг өнөөдөр ингээд 2 цаг үед ажил бүтээхдээ ингээд явж байхад ингээд ажил бүтэхгүй. Эзэн ээж рүү яриад ээжтэй ингээд сайхан сэтгэлээ ингээд хуваалцаа ярьчихаараа. Хагас нь өглөө ингээд ажил айгүй бүтээ. Хамгийн сүүлд ээжээсээ сонссон хамгийн гоё үг. Миний хүү хичээгээрээ сайн байсан. Тэр айгүй урам авсан ингээд олон ажилтаа ингээд хамтаа ингээд ээж тэр ингээд одоо их сахнараа ингээд зовоохгүй өөрөө ингээд бие аваа явж байгаа юм чи одоо зовоохгүй байхын тулд ингээд явдаг байхгүй. Тийш дээ. Сэтгэл санааг нь тайван байх. Байга холбогдоод ингээд ийм болцлоо, тийм болцлоо гэж хэлээд байх шин. Дандаа сайхан эерэг зүйлүүдийг ээжийнхэн чихэнд сонсгодог байвал гоё штэ тий. Ааха. За баярлалаа Амина. Амина хичээж байгаа шүү, сайн байгаа шүү. За баярлалаа. Баярлалаа. Үргэлжлүүлээд сонсоорой. Сайн байгаа шүү, давлгаа бол одоо нилээ явж шүү тийм ээ. Сайн байгаа шүү, давлгаа явж байна. За би доороос нь эхлээд хүргэе. Ээжтэй хайртай шүү. Хамгийн сайн ээж гэж амьдд нь хэлж чадаагүй дээ. Одоо хүртэл харамсдаг болохоор хүн болгондоо шууд хэлдэг болсон гэсэн байна. Хайртай гэдгээ одоо бол хүн болгонд ингээд байн шууд хэлдэг болсон гэсэн байх шүү. Амжихгүй байх үү дээ. Хин нэг меншн хийгээд чи сайн байгаа шүү гэдэг зүйлийг илэрхийлж гэн. Зөндөө хүн байгаа. Бүгдээрээ дор бүрнээ сайн байгаа. Хичээж байгаа шүү. Мундаг шүү. Аав минь та дэлхийн хамгийн мундаг аав. Ганцаараа 5 хүүхдээ өсгөөд өдийг хүртэл хичээсээр л байгаа. Танийгаа зовоохгүй гэж хичээж амьдрдаг шүү. Тандаа хайртай гэсэн байна. Манай Ноёко бол аавын охин байлээ. Манаачиг надад хэлж байгаа юм санагдаж байна. Манай хүүхэд надад хэлж байгаа юм шиг. Гэхдээ нэр ингэж хэлнэ. Одоо хэлэх байлгүй дээ. Оюун аягч бас Мянган Баярлахаачийн ахыг меншн хийгээд хүүн охин нь сайн байгаа шүү дээ. Нүдэн гэрэлтэй байгаа шүү гэсэн байна. Энэ үгийг сонсоод бас гоё ягаах те найзаасаа сонсож байгаа штэ. Найзаасаа хүүхдүүдийнхээ нүдэн гэрэлтэй байгаа шүү гэдэг зүйлийг сонсож байна. Харин хүндлэнгийн хүнлдэг юм л дээ те. Тийш та гоё. Миний ээж намайг охин минь чи сайн байгаа шүү дээ гэж хэлсэн гэсэн байна. Миний баг хүү хотод байдаг. Би өөрөө ханы материалд байдаг. Хүүтэйгээ 2 юм уу 3 хоногт утас чатаар ярьдаг. Миний сайн уу гэсэн гэдэг. Харин миний хүү хоол идэж чадсан уу гэд юм хэлдэггүй гэсэн байх шүү. Ундраа Батболд маань хайртай шүү, гайхамшигтай, сайн аав, сайн нөхөр байгаа шүү гэд меншн хийгээгүй ч гэсэндээ хинт гэдгийг бид нар мэдж байна. Хэлсэн байна. Тэгж юм. Бид нар өөрсдөө меншн хийгээд аваа шин. Би одоо яг нөгөө киноны төгсгөл хэсэгт нь гардаг үгийг хэлэх гээд байна. Энийг би өөрөө бичээд авчихсан байгаа. Ер нь бол сайн бичдэг гэдгийг манайхан мэдж байгаа бах тий. За өнөөдрийн наад сэдвч үнэхээр бодлогошрууллаа шүү. Миний гаргаж ирдэг сэдвүүд ер нь та нарын бодоогүй сэдвүүдийг гаргаж ирж байгаа шүү. Өнөөдрийнх чинь бол гоё шүү. За ийм байна. Амар байна. Хайртай бол яг одоо тэрийгэ хэл. Дэндүү хурдан өнгөрчдөг хүний энэ амьдралд харуусал гэдэг зүйлийг үлдээхээсээ өмнө хайртайгаа заавал хэлээрэй. Магадгүй цаг хугацааны бидэнд өгч байгаа хамгийн том бэлэг хайрлаж байсан он жил үүдж байж болох юм. Оройтхоос өмнө хайртайгаа заавал ичиж зовлгүй хэлээрэй. Тийм ээ, юуг нь одоо ичиж зовх вдэ тийм ээ. Харин ичиж зовоодох шаардлагагүй манайхан. Очроо дээр ингэж хэлэх ямарч утгагүй байхгүй. Юу гэсэн юм бэ? Ичиж зовох санаа зов. Юу янган хальтаа явж штэ. Юунд ичиж зовох вэ? Яг ингэж нэг тийм нэг за чи юм багтаа юм ярьд ингэж романтик орчинг үүсгэх. Хайж төмс
чиг төмс үг хэллээ тэ. Би хайрлна гэдэг бол гоё. Гэхдээ ишиж завдаг хүмүүс байдаг байхгүй юу? Одоо хэлхээс ингээд санаа зовчих юм уу? Нэ очроо ханыгаа болоод меншн хийсэн байна. Сайн байгаа шүү гэж хүүхдүүд хийсэн байна. Тийм маш олон хүнийг меншн хийсэн байгаа юм ба штэ. Тэмүүл. Ер нь тэгээд яг одоо наа чи айгүй гол юм болоод харчихж байгаа байхгүй. Би ер нь сайн байгаа болов гэдэг үгийг хүн болгон л өөрөөсөө асуудаг юм байна. Тэрийг ингээ очиод тийм байгаа шүү гэд хэлээд өгөх нь өөрөө тэр хүний амьдралыг бүр ингээд босгоод өгөх өөрхөн юм дэгээ байгаад байгаа байхгүй. Хүн ингээд хажуугаар зөрөөд өнгөрж байгаа ч гэдэм үү те эсвэл ингээд хин нэгнээс сонссон тэр урмын үгээс илүү хамгийн дотны тэр нэгэн хүнээс сонсож байгаа зүгээр сайн байгаа шүү, баярлалаа, уучлаарай, хайртай шүү гэдэг үгс тэр хүнд маш их үнцэнтэй байдаг. Яг үнэ. Бид нэр хайртай хүмүүстэй баярлалаа, хайртай шүү, сайн байгаа шүү гэж хэлдэггүй хэрнээ хэнч хамаагүй ажлынхаа хүнд ч гэдэм үү эсвэл нэг зурж өнгөрч байгаа нөгөө баярлалаа ч гэдэм үү иймэрхүү үгсийг харамгүй ингээл амнаасаа ингээл ичиж зовх юмгүй урсгаад байдаг байхгүй. Тэгсэн хэрнээ ээжтэй, аавдаа, ахтаа, эгчтэй, найз нөхөддөө хамгийн ойрхон байгаа хин нэгэндээ баярлалаа, уучлаарай, хайртай шүү гэдэг энэ нэг үн цэнгүй юм шиг эсвэл богинохон юм шиг харагдж байгаа хэрнээ хамгийн үн цэнтэй үгсийг маш их харамлдаг. Тэгээ хамгийн сүүлд нь хэлчихгүй явдаа гэдэг үг байдаг байхгүй. Би энэ үгийг банк хэлдэг л дээ Эрка айгуу сайн мэддэг бах. Яагаад гэвэл дахин ярьдаг учраас үг гэдэг чинь өөрөө үнгүүддэг цаг ирд юм аа. Үг хүчтэй гэж ярьдаг штэ. Гэхдээ үг бол үнгүүддэг цаг гэж байдаг байхгүй юу? Яг тухайн үед нь л хэлэхгүй бол үг үнэтэй байхад нь л хэлэхгүй бол 10 жилийн өмнө би чамайг гомдоож ирсэн нэрээ тэрэндээ яхаа одоо уучлахгүй чи. Энэ ямар ч хүчгүй үг байхгүй юу? Тийм учраас үг гэдэг чинь тухайн үедээ л хүчтэй байдаг. Тэгэхээр хүчтэй байгаа үед нь хайртай хүмүүстэй харамгүй сайн байгаа шүү гэдгийг нь хайртай шүү гэдгээ баярлалаа уучлаарай гэдгээ цаг тухай бүрт нь илэрхийлж агаараа гэдгийг үүднээс өнөөдрийн дурсамж 1988-ын болон ийхүү онцлон оруулж ирсэн. Тэгээ бас нэг шудраг үнэнгээ хэлэхэд хүний дотроос тэр сайн зүйлийг олж харна гэдэг бол айгүй сайн чанар واخхой. Хүн болгонд ямар ч муу байна уу яа нь хүн болгоны дотор сайн зүйл байгаа. Тэрийг нь гоё олж хараад тийм ээ урамшуулах нь хамгийн чухал юм аа. Ааха. За ингээ меншн давалгаануудыг дахиад хүргэе. Зөндөө ирсэн байна. Хилээд байгаа штэ оройтойгоо байгаа дээр нь хүлээхгүй тэгж агаад гэж хойшлуулахгүйгээр хилээд байгаа штэ гэд Нойко тэгсэн байна. За хандаа маш их хайртай шүү баярлаа чи минь мундаг байгаа шүү гэд даваа сүрэн баяр ихч мянган баярлаач яахыг меншн хийсэн байна. Ядам сүрэн туяа ихч өөрийгөө меншн хийгээд чи маш сайн байгаа шүү гэж өөртөө хайр илгээсэн байна. За Ундраа Батболд ихч болохоор хүүгээ меншн хийгээд хайртай шүү миний хүү маш сайн байгаа шүү гэсэн байна. За Нойко та сайн байгаа шүү гэж оюутнаа ихчийг меншн хийсэн байна. Та минь сип хийгээд л босоод ирнэ. Өдрөөр сайжирч байгаа шүү та минь гэсэн байна. Гэрэлтмаа миний амьдралд таарлцсан, танилцсан, найзлаж, нөхөрлсөн өдөр бүрийг сонирхолтой үйл явдлаар дүүрэн байлгадаг хүн бүр сайн байгаа шүү. Баярлалаа. Хайртай шүү гэсэн байна. За цаашлаад охиноо меншн хийсэн байна. Ундраа Батболд хайртай шүү миний охин маш их хичээж байгаа сайн байгаа шүү гэж зүр хэлгээсэн байна. Америкт нь хэдийн мөнгө төгрөг бус хайраа илэрхийлэх сайхан үгийг сонгоорой. Хайртай шүү Монголын арт түмэн минь ээ гэсэн байна. Гэр бүлийн радиогийн бүх сайхан хүмүүстэй хайртай шүү баярлалаа гэж даваа сүрэн баяр бичсэн байна. Ядам сүрэн туяа гэж би уншчих. За тэг. Хүнд хүмүүст бол маш сайн хэлдэг гэж би боддог. Харин өөртөө бол хатуу хандаад ах шиг байна би гинэ. Ер нь ядам сүрэн туягч энэ комменттэй би яг адилхан байгаа байхгүй. Ер нь хүн өөртөө жоохон хатуу хандаад юм шиг байна. За эрхэм бэлэг болцох ингээд хүүгээ меншн хийгээд сайн байгаа шүү гэж одоо битсэн байна. За манай аялал оюун агч маань миний хань Монголд байхгүй ирхэн өвдөх үеэсээ эхлээд одоо босоод явах гэдэг хайртай хүн миний хань бол хамгийн сайн наа гэсэн байна. Босоод явнаа гэж хэлж урам хайрладаг гэж шүү. За хүүхэд бүртээ байгаагаар нь үн цэнтэй гэдгийг нь ойлгуулад байх хэрэгтэй. Тэгвэл илүү өөртөө итгэлтэй, илүү дутуушул шуналгүй болж ирсэн. Шулмгүй мэдрэмжгүй. Сэтгэлийн дутуугийн мэдрэмж хүнийг өөр болгодог шүү гэд Нойко манд бичсэн байна. Энд хүрээд өнөөдрийн Улаанбаатарын өглөө шоу нэвтрүүлэг манаас өндөрлөж байна. Хайртай хүндээ цаг алдалгүй дараа
гараа гэж хойшлуулалгүй. Хэрвээ та энэ нэвтрүүлгийг яг одоо сонсож байгаа. Эсвэл дараа нүхэд сонсож исэн ч гэсэндээ хамаагүй. Заавал сонссон даруйда тэр чухал хүндээ сайн байгаа шүү, хайртай шүү гэдэг үгийг илэрхийлээрэй. Таны үгээр магадгүй дутаад явж иж магадгүй. Таны үгийг сонсснороо илүү гэрэл гэгээтэй аз жаргалтайгаар тэр өдрийг, тэр өглөөг, тэр оройг өнгөрүүлж магадгүй шүү. Тийм учраас хайртай хүмүүстэй бас өөртөө сайн байгаа шүү гэдэг үгийг өнөөдөр та заавал хэлээрэй. Радиогийн 1-р студид Эрка очроо заяа найруулагч Мизо ажиллаа. Дараагийн дугаараар буюу маргааш 7 цаг 15 минутаас эргээд уулзлаа. Түр баяртай. Урайгаа хэлцгээе. Өнөөдрийг өчигдрөөс илүү сайхан болгоё. Улаанбаатарын өглөө шоу нэвтрүүлэг. Love you. I love you. I love you. Love you, love. Энгийн л нэгэн гудамж. Энгийн л нэг айлууд. Гэхдээ хамгийн нандин дурсамжууд. Инээдхүүр, нөхөрлөл, гэр бүлийн халуун дулаан уур амьсгал биднийг тэртех он жилүүд рүү хөтлөнө. Дурсамж 1988. Улаанбаатарын өглөө шоу нэвтрүүлэг танд хүрлээ. Энэ өдөр эрч хүч амжилтаар дүүрэн байгаарай. Гэр бүлийн радио